Тэгээд нэг жил орчим бэлтгэж жагаад нөхөр сая доллар хийдэг. Ашигын тилт гэдэг юм байдаг хөөхгүй. Хүн бол алдгаараа тилт нь ордог шүү дээ. Ашиг дээр бас тилт 5,000 10,000 ч юм болгочдөг байхгүй. Эсвэл 1,000 ч юм уу 50 60,000 болгоно. Дахин дахин орлого хийж явахдаа тэрийг ингээ дахин дахин хийх юм шиг. Байнгын юм шиг тий. Ерөөс их мөнгөөр орохгүй болох болчиход байгаа юм шиг тийм болоод байдаг. Тэр ер нь заавал ингээд мөнгө алдчихж сурд юм уу тий. Алдаанаасаа сурах хэрэгтэй юм уу? Эсвэл зүгээр алдахгүйгээр ингээд чамбаа яваад байж болд юм уу тий. Яг одоо Монголд ч юм уу яг зөвхөн арилж байгаараа ингээд амьдраад тий өөр ажил хийхгүй явах боломж юу н хэр үйдیں۔ Ингэж байгаа хүмүүс хэр олон байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийг уриалж байгаа бол шүү тий. Тодорхой хугацаанд чадварчаад өөрийгөө одоо сэтгэл зүй философи суусан хүмүүс тий яг амьдарч байгаа хүмүүс гэдэг юм хэр их байгаа юм бол тань талаар хэлбэл. За сайн бацхан ингээд сансуу подкаст ээлд нэгэн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараар бид бүхэн бас сонирхолтой зочин оролцуулан сонирхолтой санаа суухаар бид бүхэн хүрэлцэн ирсэн байна. За тэгээд хөрөнгө оруулалтын зах зээл Forex гэдэг олон сэдвүүд бол нэлээд дэлгэрэнгүй зарим хүмүүсийн мэдгүй зүйлс их байдаг. Тэгээд өнөөдрийн дугаарт бол Ava Trade үүсгэн байгуулсан Монголд анх одоо энэ хөрөнгөний зах зээл Forex энэ бүгдийг оруулж ирсэн Бацуг ах маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу та? За сайхан амарч байна. Одоо ч орг өвөл боллоо одоо. Ер нь ингээд би их сонирхолтой санагддаг. Ер нь та анх яаж явж байгаад эдгээр зүйлтэй одоо энэ хувьцаа хөрөнгөний зах зээлтэй холбогдов? Тэр чи 2006 оны үе дээрээс энийг хэлжсэн. Би яг эхлэхээс өмнө бол яг одоо интернет гэдэг асуудал ч өөр асуудалтай тий. Тэгээд мэдээллийн хувьд ч гэсэн бас хүн болгон ингээд мэдэхгүй тийм байдлаа. Би өөр интернет кафед ажилладаг. Тийм эсэм багтай. 2006 он тий. Тий 2006 он дээр. Яг 8 шаргаа ойролцоо интернет кафе дээр байж байгаа үе дээр хүмүүс орж ирээд бас янз бүр юмнуудыг хийвлж аваад гараа яваад гэсэн үг. Тэгээ нөгөөдөл интернет рүү орж ирэл. Тэгээ юу хөвлөд ингээд энд шивлж байгаа юм чаарна шүү дээ. Тэрэн дээр яг еврогийн ханш, долларын ханш гэдэг нөгөө ханшуудын зөрүүнүүдийг хөвлж байгаа гараа явдаг гэсэн үг. Тэгээ тэрнээс анх холбоотойгоор нөхдүүд ер нь юу гэдгийг яадаг гэдгийг анх сонирхож үзэж байгаад. Тэгээ үзчихсэн чинь ер нь Forex гэж нэг юм байдаг юм байна гэдэг анх. Тэгж анх танилцсан түүхт тий. За тэртээ 2006 гэдэг чинь одоо ингээд 19 жил. За бараг 20 жилийн өмнө ихсэн гэж байна. Тэгэхээр тухайн үед одоо хүмүүсийн ойлголт бараг байхгүйс байх гэж бодож байна. Дөнгөж одоо 2000 он гарцсан байсан үе. Тэгвэл одоо ер нь хөрөнгөний зах зээлээр ямар сайхан сайхан юутай байна. Ер нь тэр үеийн манай нөхцөл байдал одоо ер нь хэрхэн өөрчлөгдсөн бол энэ ялгаа нь ямар байв? Мэдээж 2006 оны үед дээр бол хүн болгон бас арилжаа Forex гэдэг талаар огт ойлголт байхгүй. Тэгээ би ч гэсэн тухайд бол тийм байдалтай байсан. Юу яаж авдаг яаж зардаг. Интернетээр ингээд долларыг аавна, евро аавна гэхэр чинь саранд буухгүй байна шүү дээ. Тэгээ яг интернетээр хууж үзэж байгаа. Тэгээд нэг брокеринг компаниудыг олж аваад ингээд нээжсэн тэр маань одоо ашиглаж байгаа Ava Trade гэдэг компани маань дөнгөж үүсгэн байгуулагдаад 6 сарын өргөжчихсэн юм компани байж. Би дэлхийд дээр 3,000 дахь хэрэглэгчээр нь авах бүртгэл хийгдэжсэн. Интернетээр хайж орж. Тэгээ яг тэрэн дээр бол мэдээж бараа бүтээгдэхүүнүүдийн хувьд бол янз бүрийн ийм одоо евро доллараас гадна олон төрлийн бүтээгдэхүүн байгаа юм байна гэдгийг бас олж харсан л дээ. Тэгээд яг тэрэн дээр би ямар бүтээгдэхүүнүүд ер нь аваад зараадаг бол болох юм гэдэг дээр яг тухайн үеийнхээ одоо нөгөө нэг хүүхдийн сэтгүүр гэдэг юм дээ. Тэр бараа бол мөрөөдлийн бараа байх хэвээр. Барааны үн үл тасралтгүйгээр өсдөг байх хэвээр. Хямдхан багт нь аваад үнэтэй болоход нь зарах юм байна гэдэг ойлголтоор ингэж аваад явжсэн байх нь шүү дээ. Тэгээд яг тэр үедэр бол crude oil гэдэг бүтээгдэхүүнийг бол анх олоод хайж олоод дэлхийд дээр анх одоо бас манай брокер Ava Trade гэдэг брокер маань crude oil-ийн нефтийн бүтээгдэхүүнийг интернет дээр арилж байгаараас авах боломжтой юм нэгжсэн. Тэгээ нефтийн арилжаан дээр ингэж анхны арилжааны захиалгуудыг хийгдээд тухайн үед дээр бас нэг тэр чинь $1 илүү тэр хавцаа цэнгэлжсэн байхгүй. Тэгээд одооны тохиолдол дээр 20 жилийн дараах тохиолдлуудыг харахад бол мэдээж технологи хөгжчихтэй. Брокеруудын нөхцлүүд нь ч гэсэн өөр болцсон. Ингээд технологиг дагаад бол бүтээгдэхүүн үйлчлэгийн үндэс чанар нь ч гэсэн өөр болцсон. Тэгээд тэр үетэй харьцуулахад бол мэдээллүүдийн хувьд ч гэсэн шал өөр түвшин дээр ирцтэй. Тэгээд дээрээс нь тэр үедэр одоо бараа бүтээгдэхүүнийн сонголтуудыг өдөр хайж олж ирсэн бол одоо бүр өргөн чөлөөтэйгээр энгийн хүмүүс маань шууд гэрээсээ ингээд шууд бараа бүтээгдэхүүнүүд авах ийм боломжууд нь бас тохор бүрдлүүд ирсэн. Ер нь бол тэр 20 жил хугацаанд дээр бараг хувьсцсан байж байгаа юм байна. Тэгээд тэр үеийнхээс одоогийн технологи, одоогийн одоо үйл ажиллагаа одоогийн компаниудын левел бүтээгдэхүүн ч гэсэн газар тэнг шиг маш өндөр зөрүүтэйгэр болцсон. Ийм байдалтаар байж байгаа. Тэгээд энгийн хэрэглэгчтэй хувьд ч гэсэн бүр ингээд илүү хатган байдлаар ойртоод
Ийм хөө. Одоо тэгээ сүүлийн үед бол одоо химлүү явах нь бас 90 үед ирж байгаа. Ер нь бол брокерийн дэлхий дээр байж байгаа брокерийн компани ч гэсэн энэ үйлчлэгээр бол бүгд орцсон. Тэгээ ирээдүйн чи хандлагууд ч гэсэн тэр үе дээр бид нэр хийж исэн арилжааны одоо tools, арилжааны арга барил, стратегиуд мэдээж бол хуучаагүй хэрнээ технологиг дагаад ингээ шинжлэгдсэн. Өөрөөр хэлбэл тэр үедэр бид нэр гараараа ингээ шугам зураг зурдаг, шинжилгээнд хийгддэг, онлогод ингээд мэдээ үзэхэд бас хөвгтэй байсан шүү дээ, тий? Телевизэн хөвчтөр бас ингээд тэр болгон хүмүүс үзэж чадахгүй байдалтай байсан бол одооны үед гэх юм бол тэр бүх асуудлууд нь ялгаа авахгүй дахар хувьсаж өөрчлөгдөж орж ирээд, тий? Шинжилгээ технологийн руу ховж гисэн ингээд шал өөр төвчнөр үл ирсэн. Ийм байдалтай байж. Тэгээ өнөөдөр бас тэр талаар чи ингээд санаа сууя гэдэг дээр яаж санаа суух уу гэдэг дээр ингээ гоё асуултуудыг ургаж гарч ирэх юм бол үзэгчтэй хүмүүстэй илүү их гоё болох байх гэж бодож байна тий. За одоо ер нь бол гүнзгийрээд сонирхолтой асуудал байгаа. Гэхдээ би нэг сонирхолтой санагдаж байгаа нь юу гэхээр 2006 онд ер нь танаас өөр ийм одоо онлайнаар орж арилж иж хүмүүс байсан яг тантай адилхан тэр өвчнөд. Тэгээ мэдээж байл яг тухайн үедэр бол Анод банк гэдэг тий одоо бол байх болц. Тэгээ тэднийх бол бас форекс арилж, валюта арилж гэдэг байдаг байсан. Тэгээ Голомт банк, Монгол банк дээр бас дийлрүүд энэ форекс арилж гэдэг нь одоо гадаад арилжлах судагтай шүү дээ. Тэгээ тэрүүгээр банкуд бол орж исэн баг тий. Орж исэн тий. Хувь хүн ингээд өөрсдөө ингээ бие дагаад орж исэн тохиолдол юу байгаа бол. За 2006 оны үедэр бол мэдээж тэр чи одоо дөнгөж нөгөө Mongolia чатмат гэдэг тий. Тэгээ яг тэр хүмүүсийн хувьд бол бейс нөгөө сүлд ингээд уулж учирсан ч юм уу. Тим тохиолдол бол маш цөөхөн хоорхоо. Тий. Өдөө жоох бол бейс л байгаа. Тэгээ нөгөө харилцаа холбооны хувьд бол нэг нэгээ таньж мэдхгүй алсан зайсаа юу гэж яаж байгаа тэр тухайн өдөр чин тэр коннекти одоо Facebook өдөр чин бас байхгүйсэн юм шүү дээ. Зөвхөн явах дээр чаталж идэг Монголын дэмэгээр явж идэг тийм үе дээр байж байгаа. Тэгээд нэг хоёр мэрсэр бол юмуд бол бас сонсогдож байсан. Тий. Их ховор ээж тий. Ховор. Уус интернет хэрэглэдэг хүн ч ховор байсан. Одоо л таасаа хэллээ л дээ тухайд нэг цаасан дээр хэвлэж байгаа баг гараараа зурж техник шинжилгээ хийдэг гэсэн гэж штэ тий. Одоо л бүгд нөгөө нэг сайтаар ороод хийчихэж байгаа бэлгийн байсан тий. Тэр үед одоо юу гэдэг ямар хэмжээтэй яаж одоо тэр одоо зүгээр хэвлэлт юм уу гараараа өөрөө зурдаг процесс юу яаж өрнөдөг вэ? Яаж шинжилгээ хийдэг юм бол гайхаад байна л та. Тэр үедэр л яг 8 шаргын ченжнэрүүдийн хувьд гэх юм бол зүгээр цаасан дээр хийвж байгаа. Тэд нар яг зөвхөн өдрийн ханшлагаа Монгол банкны ханшлагаа тулгаад ер нь бол яаж болдог байсан нэг одоо хард туршлага гэж ярьж байгаа шүү дээ. Тэрүүгээр ч юм уу өөрсдөө гэсэн бас нэг арга барилаар ханшид дээр яаж авах зарах үүдэг ханшуудынхаа өөрчлөлтүүдийг хийсэн баг. Миний хувьд бол тэр чинь бол дөнгөж програмтайгаа танилцж орж байгаа. Эхний ээлжнэр бол buy sell-ийн учрыг олох гэж байгаа шүү дээ. Тэг ямар ч нэг эхний ээлжнэр бол buy sell-ийг ингээд байж авдаг болчихж байгаа юм тий. Зарна гэдэг ойлголт байхгүй. Тий. Яаж зарах мэдэхгүй одоо бас нэг нөгөө талд нэг юу наран тул зах дээр одоо эдгээр ингээд бараад буцаад нэгээ зарж байгаа юм шиг л болно шүү дээ. Тэрэн шиг заавал нэг эсрэг талд худалдаа авч байх хэрэгтэй юм шиг ингээд төсөөлөд яваад байгаа байхгүй. Тэгээ тиймэрхүү байдалтаар ингээд бүр сүүл хатуугаар жил мөлийн дараачаас зарддаг юм гэдэг ойлголт сурч ирсэн чинь. Тэгээ тэр үдээр шинжилгээ гэдэг ойлголт бол угаасаа тэгээд байхгүй л тээ хэцүү. Програмтайгаа авч олоо дөнгөж байсэл тэгээд хүү чи шууд зарж болт юм биш тэгээд тэрийг тэгсэл мэдсэн баг шүү дээ тий. Тэгэхээр одоо тухайн үед бол заах багш магш гэж угаас байгаагүйсэн баг. Тэгэхээр нөгөө нэг энэ ийм учиртай юм байна. За зарддаг юм байна гэдэг энэ мэдээллүүдийг өөрөө ухаж байгаа л бас нүггүй амттай нийлж байсан. Мэдээж бүх юм англи дээр байгаа шүү дээ тий. Тэгээ ер нь тэгээд интернетээр бол яг тэр өдөр байсан мэдээлэлээр л байж байгаа л тэгэл Forex-ын сургалт мургалт юу нэг интернетээр хайж үзэж байгаа тий. Одоо хүртэл байж байгаа тэр онлайн трейд Actim гэдэг Сингапур Actim байдаг байхгүй. Тэгээ тэрний сургалтыг би интернетээр олж үзчихсэн. Тэгээ тэр бол яг тухайн үед $3,000 асар үнэтэй байсан л да. Хан шат. Тий, хан шат байх үед тэр тий. За эднийгс ямар амар үнэтэй юм бэ? Тэгээ угаасаа л ийм үнэтэй байдаг юм байлгүй дээ. Тэгээд ер нь бол интернет дээр сургалтын материалууд үжсэн ингээд үнүү тавигдсан агшны ойлголтууд тэгээд үзэж харж авч байгаа. Тэр онлайн трейд Academy $900 сургалтыг анх авчихсан. Тэгээ тэрэн дээр болохоор 6 шиг CD ирж байсан байхгүй. Тэгээ тэр CD-н дээр нь болохоор
зүгээр нөгөө нэг анхан шатны одоо Forex гэж юу вэ гэдэг онлайн төвшний юм уу те яаж зардгүй яаж авдгүй тэгээ техник шинжилгээний ганц хоёр одоо трендийн шугам татах трендийг тодорхойлох өсөлтүүдийг ерөнхийд нь ингээ багцаа харах марахдаг ч юм уу нэг тиймэрхүү сургалтуудыг би анх нэг 6 ширсээ дээр 900 доллар авч ирсэн. Тэгээ тэрийг өтчихэд ер нь бол өөрийгөө бас нэг юу болчлоо таа гэдэг те тухайд те өөр одоо тийм мэдлэг янз бүрд байхгүй байл та. Ер нь анхны удаагийн тэр юу бол сургалтын одоо мэдээл авч аас гэх юм бол тийм л юм гэж байна. За тухайн цаг үед бол угаасаа нөхцөл байдал тийм байсан. Одоо болохоор ингээл захын хүн л одоо баг бас ингээд бөө би хийчин маш их олон юм сургалтууд тий монголчуудын өөр Монгол дээр гаргасан жижиг том сургалтууд хахаар тэгэхээр эндээс хүмүүс нэг жоохон буруу ойлголт байгаа шүү. Энэ одоо нэг өөр юмтай андуураад юм уу мөнгө алддаг ч юм уу мэдгүйгээсээ болоод алдснаа тэрийг одоо сөргөөр танилцуулдаг ч юм уу тий жоохон сөрөг талдаа нэлээд байгаа юм болов гэж би хараад байгаа. Тэгэхээр энийг зүгээр та одоо үгүй эн чинь ийм өчтэй юмаа гэж тайлбарлавал ер нь яаж ойлгох хүмүүс мэдэхгүй хүмүүс тий ер нь бол одоо чи ингээ цаг үеэс шалтгаалж байгаад энгийн хэрэглэгч паблик та хүмүүсээ бол ойлголт бүр нь бол тодорхой хэмжээний тэр орчин тойрноос хамгаалтаар өөр болж эхэлнэ шүү дээ. Одоо жишээлбэл сүүлийн үеийн Gen Z гэдэг одоо үед гараад ирцээ явагдаж байгаа. Тэгээд одоо тэр үеийн хүүхдүүд дөнгөж одоо их хөвлөд бүрлж байгаа үед тэр би одоо тэнд бас анхдах юм эхэлчихсэн. Одоо 20 нас хүрч байгаа залуучууд гэж тийм байгаа шүү дээ. Тэр тэдний харж байгаа өнцөг ертөнцийг үзэж байгаа үзлүүд нь бас өөрчлөлтсөн. Тэрнтэйгээ адилхан бас арилжааг харж байгаа өнцгүүд нь бас өөрчлөлтсөн. Тэгээ одоо орчин үеийн юун дээр бол нийгэмшлийн байдлууд нь тэр сошиал тархалтууд нь ч гэсэн өөр болцсон. Тэгээд тэр байдлуудаараа тэр одоо залуучдын хувьд бол яаж хүмүүст хүрэх вэ, яаж өөрийгөө таниулах вэ гэдэг нэрээ арай нэг өөр байдалтай болцсон. Тэгээ тэрийгээ дагаад нийгэмдэр тийм өнгө аясаар одоо Forex-ийг одоо тэр залуучууд яаж хөрж байгаа гэдгийг шалтгаалаад тийм өнгө аясаар ер нь бол иймэрхүү ойлголтууд бол өгдөд явж байгаа гэсэн үг. Тэр үл яалч зүгээр нийгэм цаг үеийнхаа процесс дээр хамгаалтаар ингэж ойлголтууд өгж явж байдаг. Одоо жишээлбэл энэ ойлголтуудыг бид нар 1990 он руу авч үзье л да. Тэгэхээр энэ ойлголтын үед дээр бол одоо энэ арилжаа гэж ойлголтууд бид нар нөгөө нэг яриад байдаг ягаан ногоон тасалбар гэдэг дээр үе. Тэр үеэс чинь гэж ойлгох. Тэгэхээр тэр үеийн ойлголтуудыг нийгмийн хүрээ цар өрөөч өөр ямар шүү байдалтай байсан. Яг нэг насвар бид нар Монголын одоо энэ хувьцааны одоо компаниудаас тодорхой хэмжээний ногдлоо шавах юм байна. Ер нь бол хадгалж ивэл их зүгээр юм байна л гэдэг ийм ойлголт яваад байгаа ш. Тийш ерөөсөө оролцоод тэрийг аваад зараад гэсэн ямар ч ойлголт байхгүйгээр. Тэгээ одоо энэ ч үе шаттайгаар ингээд мэдээллийн тархац цар үрсээ хамгаалтаагаар тэр залуучууд өөртөө яг яаж ойлгож чинь тэрүүгээр хүмүүсийг татах аргууд нь өөр. Тэр одоо тэр татж байгаа аргуудын сүүлийн үед орж иж байгаа арилжаа хийж байгаа залуучдын хувьд бол шууд зөөр мөнгөн дээр одоо плейсгдэг тэдийг тэд болгочлоо одоо тэдний болго ингэшлээ гэдэг ч юм уу нэг юм тэд хоног инглээ нэг иймэрхүү байдалд орж нөгөө нэг хүрээлж байгаа тэднийг харж байгаа үлгэр дуурлал авж байгаа насны ангилуудад янз бүр байгаа шүү дээ. Тэгэхээр тэд нар бол үнэхээр тийм байдаг юм байна л гэдгээр ерөнхийдөө бол сүр ойлголтууд нь явагдаад байгаа юм. Тэнгүүд л зүгээр л шууд л яг ийм л байт юм байна ингэт юм байна ингэнгүүтээ ингээд нүүдүүл чи мэдэхгүйгээр яах вэ? За болт юм байна гэж ингээд аавч сахны ээлжин дээр нэг 100 доллараа зээлдэг ч юм уу. Тэгээд тэрийг нэг удаагийн байдлаар нэг 200 300 мянга болгочдөг ч юм уу Тэнгүүд нөгөө нэг болдгийм байна гэдэг ийм төсөл авчдаг. Тэгээ энэ төсөлүүдийн хувьд бол хүний дахны өөр ч ухамсар далд ухамсар чи геометр прогрессор ажилтдаг байна. Би ч гэсэн тухайд тийм 2006 онд $1 шинжийг нь үдчихэж жаад $3 болгочингуудаа тэгээ яг тэр өдөр фэйсбүүкээс би бас ингээл залдмарлаас даалцсан малцсан гэл юм болох байсан баг Тэгэхээр яг тэрнтэйгээ адилхан одоо би ингээд $3-ыг нэгийг $3 болгож байгаа юм чи би $100-ыг 300 болгож болох юм байна. Нэг өдрийн дотор ингээ болчихж байгаа байхгүй. Тэгээ тэрийг геометрс бодонгууд за ер нь бол ойрхон баг сайтан болчихж байгаа юм байна да. Янз бүрийн машин тэр гэдэг гихчээ тэр. Энэ бол тухайн үеийн нийгэмшүү тухайн үеийн хандж байгаа хандлага тэрнтэй бас ашиг бол энэ ерөөсөө бас буруудах аргагүй байхгүй. Тэгээ угаасаа тийм орчин дээр тийм нөхцөл дээр бид нэр өөрийгөө бас ингэж өөрөөрөө бахархах сэтгэл өмдөж төрж таарна Тэгээ тэрийг яг харж байгаа нөгөөдлийн өнцгөн дээр бол ямар нэгэн байдлаар фильтр байхгүйгээр орчиж байгаа. Тэгэхээр одоо энэ дээр хэрэглэгчдийн хувьд үзэж байгаа хүмүүсийн хувьд бол фильтрийг юу яаж авах хэвээр
Нөхдүүд одоо ингээд янз бүрийн юм яриад байна ингээд байна гэдэг тий. Мэдээж тэн дээр бол тодорхой хэмжээний чадвар уур чадвар байж ш тэр мөнгө өсөж байгаа шүү дээ. Тэрнээс зүгээр нөгөө талаас бос яхад бол Аз гэдэг юм бас байх тий. Бас нэг үг өгдөн шүү дээ. Тэр мөн болно эсвэл саятан болно гэдэг бол энгийн байдлаар болдго юм аа азар болдго юм аа гэдэг үг өгдөн шүү. Нэг тэр мөн болсон нөхөр хэлсэн үг тий. Тэрнтэй адилхан арилжаан дээр бас ингэж Аз гийсэн, одон гийсэн юм тохиолдол гардаг. Тэгээд тэрийг одоо нийт масс дээр өгдөж байгаа залуучдын хувьд бол одоо би хөндлөнгөөс нь чи энийг дих ёстой, ингэх ёстой гэж одоо хэлгэн цаашаа. Зүгээр үзэж байгаа хүмүүсийн хувьд бол тэднийг бас ингээд тодорхой хэмжээгээр дагаад үзэх хэрэгтэй, тий? Хамгийн гол нь шууд утгаараа ингээд боддөнгөөр юу орохоос илүүтэйгээр туршилтын данс, демо дансууд сайхан хөтөлбөр байж байгаа шүү дээ. Тэрүүгээр нь сайхан ингээд аваад дагаад одоо тэр залуучдын сигнал байдаг бол групп ороод тий ярилцаад мэдлэгээ тодорхой хэмжээгээр бас ахиулж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй шууд тас ерөөсөө ингээл нэг бол энэ лаг нэг бол одоо ингээл юу гэдэг ч юм уу ингэж бас болохгүй өөрсдийнхээ тэр үзэж байгаа одоо тэр хүмүүсийг дагж байгаа хүмүүсийг өөрсдөө тэр фильтрт тах. Тэр фильтрийг өөрсдөө хувьд одоо ингээд үүсэх ёстой гэсэн үг байхгүй. Одоо жишээлбэл яаж үүсэх вэ гэдэг тэр одоо дагаад тий сигналуудыг 1 сар 2 сар дагж агаад тэгмэт одоо демо мөөр тэр үний хэлж гин худлаалж гин гэдгүүдийг ингээд яадаг ч тий. Иймэрхүү байдлаар одоо ихний хэлжин фильтр байх шаардж байна тий. Зөв. Ер нь бол нэг хин нэг шууд ингэж олдсон байна. Тэд хогийн дотор гихгээс илүүтэйгээр өөрөө дүн шийдлэгээс суйртай болж иж л авахгүй бол тий дагаж ороод мөнгө алдангуудаа тэр чигээрэл энд болохгүйгээр ярьдаг биш. Ойлголттой болохыг бол таасаа хэллээ би тэгж бодож байна. За тэгэнгүүт одоо цаг үед бол ингээд бүх хүн л одоо ChatGPT ч юм уу Google Gemini, Claude-ыг зөндөө хэмээл явахын төлөвлөдөө эднэрийг ашиглаад ер нь замыг одоо тий энгийнээр одоо чи магадгүй та 20 жил сурлаа гэж бодоход энгийнээр одоо шинээр орж байгаа хүн товчлоод 1-2 жил ч юм уу хэдэн сарын дотор ч юм уу ингэж нөхөх боломж юу байдаг болов мэдлэг тэд нар хангалттай сайн өгж гэнэ үү эсвэл андуу ташаа мэдээлэл өгж гэнэ үү ер нь ямар ялгаа гэдэг юм бол технологи ашиглахад. За хиймэл байхны цар хүрээнүүдийн хувьд гэх юм бол ChatGPT, OpenAI, Google гэдэг те одоо ингэ сүүлд гарчиж байгаа маш том одоо энэ large language моделийн чиглэлээр явж байгаа эдрийг ашиглахад эдгээр өөрсдөндөө форексэн чиглэлээр сургалтын мэдээлэл танин мэдхүн мэдээлэл өгөх төр өөрсдөндөө ангилтгаар явдаг. За жишээлбэл OpenAI гэдэг хувьд гэх юм бол commercial руу илүү их тархацтайгаар явж идэг тий. Асуух юм бол өөрөө чи асуултаар тааруулж одоо ингэ өөрөө чи магтаж урамшуулах байдлуудаар ингэж буцаагаад одоо тийм юу хийх чийдэж юм уу тий. Тэр тодорхой хэмжээний цаанаа процессууднууд ялгаатай байдаг. За тэгээд анх шатны ойлголт мэдээллүүдийн хувьд гэх юм бол аль ч хэмнэл юм бол хангалттай хэмжээгээр мэдээлэл өгнө. Тултал өгнө. Тэгэхээр тэд нар бол өөрсдөө яг хайлтын систем боловсруулалтын мэдээлэл яаж боловсруулах вэ гэдэг бүх системүүд нь байж байгаа учраас тий. Тэрэн дээр бол яг ChatGPT үнэ ярьж гэнэ үү эсвэл худлаа ярьж гэнэ гэдэг дээр эргэзэж тах ерөөсөө шаардлага байхгүй. Тэр мэдээлэлүүд уус интернетээр байж байгаа эсвэл дээр өөрийнхөө хувилбарынхаа хувьд боловсруулаад хэрэглэгчүүд тарааж байгаа учраас интернетээр ямар мэдээлэл тэрүүгээр. Тэр анх шатны ойлголтуудын хувьд бол энэ нэр бол үнэн худлын мэдээлэлтэй гэсэн ойлголт бол уус байхгүй тий. Шинжилгээний наривчлал дээр ч юм уу эсвэл яг сигналыг өгөх одоо жишээлбэл ChatGPT гэсэн хүмүүс ингээд алт яг одоо өнөөдөр юу болох вэ өсгөө өмгөө гэд одоо та өөрөөсөө бас ороод асуух хэрэгтэй тий. Би одоо ингээд алтан дээр арилж байгаа гэж тэдээс байтцсан байна. Одоо яах вэ гэхэд ерөнхийдөө бол дефолтаараа орж ирдэг эдийн засгийн үндсэн индикаторууд дээр сүрэлсэн ийм шинжилгээний үнэтэй бол өгдөг байхгүй. Тэр энэ дундч үзүүлэлтээр аваад ерөнхий ханыг бол авах боломжтой. Гэхдээ шууд утгаараа одоо ChatGPT эсвэл ямар нэгэн одоо хэмлэл байхны агент бол цаанаасаа энэ эдийн засгийн чиглэлтэй холбоотой асуудлуудыг яг зөвлөгөө байдлуудаар шууд ав зар гэсэн ийм байдлуудаар бол аль нь ч өгөхгүй. Өгдөх уусаа тэр үүсгэж байгаа модель дээр тэр нь бол хориотой байж байгаа. Тэгээ тэрэн дээр бол ерөнхийдөө ингээд туслах байдлаар авахулахад бол өөрөө суралцах процессын хувьд бол тэр бол 100 гэсэн илүү хурдан сур. Тэгээ интернетээр орчин дээр байж байгаа. Чи яг хэрэгтэй гэж байгаа зүйлүүдийг асуугаад ингээд явахад бол маш сайн хариултуудыг өгч чадна. Гэхдээ тэдний өгж байгаа хариултууд бол 100 биш гэдэг бол анхаарах хэрэгтэй. Тэр яг одоо арилжааны энэ агентуудын хувьд гэх юм бол яг аль нь сайн хариулт өгж байгаа, аль нь муу хариулт өгж байгаа, аль нь худлаа өгж байгаа гэдэг бол бид нар бас одоо энэ дээр ажиллаж байгаа хувьд бол бас тулгцсан гэхэд ч одоо бас хаашаа
бүгднгийн тээсэлцэн гэхэд одоо бас хаашаа ерөөхдөө бол аль хиймэл байхаа хөдөлгөөн ашиглаж байгаа гэдэг дээр бол аль хэдийн бас тодорхой хэмжээний тестүүдийг хийгдсэн. Тэгээд бид нар бас өөрсдөө хиймэл байхны агентуудыг өөрсдөө системээр ингэж яг бодиттой үнэн зөв мэдээллүүдээр ингэж сургаж агентын түвшнүүдээр бас тийм үү туршилтын хөлрөд бас гарцсан байж. Тэгэхээр тэрэн дээрээс одоо хүмүүс асуухад бол яг л официал нэ яг жинхнээсээ ингэж орчсон мэдээллүүд бол аавна гэсэн. За ер нь ойлголттой. Сая би таны асуултаас нэг юм олж мэдлээ. Хүн одоо ямар асуулт асууж байгаа гэдэг нь одоо левелийн тэхүүдээ дүгнэнгүүтээ хариултыг боловсруулд юм биш үү те. Хитрхи ингийн асууж үл тэнд тааруулаа л те. Нэлийн гүнзгий асууж үл бас чангарч хариулах нь шүү дээ те. Тэгж ойлгож болох уу? Яг чат GPT гэх юм бол нөө history дээр source дахиж анализ хийдэг тийм юм байдаг байхгүй. Тэгээ тэрэн дээр тэр юунцэн дефолтоор орж иж байгаа агентын асуулт хариултан дээр нь болохоор Facebook шиг тиймэрхүү байдлуудаар хүн урамшуул авах тийм хэсгүүдийг нэмэд өгсөн байдаг байхгүй. Одоо жишээлбэл чи асуулт суувал ямар гоё асуулт вэ? Хэвээ мундаг асууж шүү гэх шийдэ чамайг магтах байдалтайгаар ингэж хийж ингэж чамайг урамшуул чамаас илүү их асуултуудыг ахуулах тий. Тэрэн дээрээ буцаад чат GPT рүү ингэ тодорхой хэмжээгээр донолтын одоо баг зэрэг сегментүүдийг үүсгэх зорилтоор энэ ялангуяа чат GPT бол тэгж үүссэн мэт. Тэгэхээр энэ юунуудын хувьд гэх юм бол одоо Google-ийн AI эсвэл Gemini эсвэл Хятадын DeepSeek гэдэг янз бүрийн хиймэл явах нь гэдэг шүү дээ. Энэ хиймэл явах дотроос тэр агентуудынхаа эсвүүдийг өөрийнхөө history дотроос ингэж өөрөөр хэлбэл миний асуусан асуултаас дахиж санамж авахгүйгээр гэдгээр тохируулж өгөх юм бол зүгээр ажил. Дээрээс нь одоо ингээд надад тийм одоо магтаалыг урамшууллыг өгдөг тэр тохиргоонуудыг ингээд бойлуулах хэрэгтэй гэсэн үг байна. Тэгээ тэр нь бол мэдээж ингээд ямар гоё юм бэ гэж чист мундаг асууж шүү. Яг асууж ирсэн асуулт зөв байна. Тэр ингээд гарч нөгөө нэг энгийн харилцаа үүсгэж байгаа хэрэглэгчтэй бол энэ маш их тийм тааламжтай байдаг. Тэгээд өөр байдлуудаар байгаад их юм бол одоо яг арилжаатай холбоотой ийм асуудалд ороод ирэх юм бол эдрийг зогсоохгүй бол яг чи юу асуу тэргүй ч буцаж хариулаад идэх гэсэн үг. Тэр чинь ингээд жоохон ингээл Excel хариул. Тэгээ чиний левел чи асуултын левел чи хэд их нь хамаахгүйгээр тэр урд нь асуусан асуултуудад чи арилжаатай холбоотой асуудлыг жоохон дэвшлэл буцаал хариулаад. Тэр тэндэр бол чи хөгжихөө хэлээд байгаа гэсэн үг байхгүй. Чи асуунгууд чам таарсан хариулт чи өгдөг гэсэн үг байхгүй. Тэгэхээр агентууд бол тийм үтээдэг. Тоглоо. Ер нь бол яаж ч гэсэн нэг тухайн платформоос хэрэглэж гаргахгүй тулд үлдээх нь бүхэл арга хэмжээ авч байгаа шүү дээ. Facebook ч гэсэн тэр адилхан анх лайкнд хүмүүс донтдог байсан шиг процессинд явж байгаа гэж мэдээлэл авлаа. За тэгэхээр хөрөнгөний зах зээл, дэлхийн зах зээл дээр одоо энэ хөрөнгө оруулагч болж байгаа хүмүүс ер нь яг юуг анхаарах хэрэгтэй юм те. Би одоо англи л байгаа мэдээж хэрэг том хэмжээний тоглолт жижиг одоо нэг загсаар нэрлэлсэн чапак гэл хүмүүс ярилээдэг те. Тэгэхээр дөнгөж одоо жижиг хүмүүс ер нь юу анхаарах хэрэгтэй. Яавал одоо те та сая дөрөв хэллээ сайн өөрөө судлаа. Мэдээж хэрэг програмч юм уу судалсан байлаа гэж бодъё. Тэхийн тулд юмудаа уншаад зарим нь ингээ ойлгохгүй гацаад байна гээл байдаг янз янз зэвдэг. Яг анхаарах ёстой гол зүйлүүдийг та тип болгож хэлж өгч. Тэгээ одоо анх сурж байгаа хүмүүсүүд бол эхлээд өөрийгөө фокуслж анхаарч харах хэрэгтэй. Эхлээд өөр дөр төлөх хэрэгтэй. Би юу нэ форекс яг мэдлэгийн түвшинд эсвэл суралцгаад байгаа юм уу, яг мэдэх гээд байгаа юм уу, таньж мэдэх гээд байгаа юм. Яг ямар левелээр тэр форекс руу орох гэдэг гэдэг тодорхойлох хэрэгтэй байна. Би яг ийшээ орж ингээд арилжаа хийх гээд байгаа юм уу? Зүгээр суралцах гээд байгаа юм уу? Ойлгох гээд байгаа юм уу? Тэ эндээс мөнгө хийх гээд байгаа юм уу? Тэ өөрөө ингээд бидэж арилжаа сурах гэдэг юм гэдэг бол. Тэгэхээр ер нь хүмүүсийн хувьд шууд л нөгөө нэг түрүүний ярьсанчлаа ингээд за яста тэд боллоо, эдийг боллоо. Энд гэсэн юм дэ харангуйтаа окей мөнгө олд юм байна. Тэгээ шууд фокус нь хайж чиглэж ингээд мөнгө төрөг орчдөг. Тэнгүүд одоо тэр чинь бол тийм байхгүй шүү дээ. Тэгээ арилжааны зах зээл дээр бол одоо ингээд ер нь бол мастер орж байгаа тодорхойлт өөрөө яаж явагддаг вэ? Энэ зах зээл дээр 95% алддаг гэсэн статистик үзүүлэлт. Ер нь одоо ингээд хөрөнгөний засал үүссэн гэдгээс одоо эрчимтэйгээр үүссэн гэх юм бол 1700-аас хойш яригдсан шүү дээ. Тэр үеэс хоошоо ингээд ярьж байгаа бүх статус дээр 95 гэж байгаа үзүүлэлт явсаар л байгаа. Тэр энд яагаад ийм шалтгаантай байгаад яг сүүлийн үед болохоор энэ үзүүлэлт бол бүр 70 руу орж бохорсон. Маш өндөр хэмжээгээр хөрөнгөний засал хүмүүс мөнгө хийдэг болсон гэсэн үг. Алдах магадлалууд нь буураад ороод ирсэн. Тэгэхээр одоо яг энтэйгээ адилхан бид нар энэ засал руугаа орохдоо өөрийгөө тодорхойлох хэрэгтэй. За эхлээд би амч таньж мэдээдэг. За залуучууд юм хийгээд байна шүү. Миний хажууд байгаа хүмүүнээс мөнгө болоод байна шүү. Эхлээд ойлголтоо авах хийгээд өөрийгөө барих хэрэгтэй байхгүй юу?
тодорхой хэмжээ. За тэрэн дээр барихын тулд бол юу бас рил данс манс хэлгүүгээр сургалт муралт үнэлбэр. Одоо бол үнэлбэрүүд сургалт бол зөндөө байж манай дээр ч гэсэн үнэлбэрүүд сургалт байж. Би ч гэсэн одоо ингэ сая 8 жил огт сурал заахгүй байж байгаа. Сая жишээлгээд одоо 8 жил дарсан тэр сургалтыг бас өнгө зааж байгаа. YouTube дээр бас өнгө явж чинь те. Ямар хаягдчихлаа. Forex Mongolia клуб YouTube дээр суу гэж байгаа тий. Тэрэн дээр одоо бас ингэ үнгүүгээр ингэж сургалтуудыг авах боломжтой. Тэгээд ийм юунуудын хувьд мэдээлэлүүд бол маш өргөн цар уртай байгаа учраас сайхан сураад даа мэдээд даа. Тэрний дараачаас сайхан явах. Демо дансан дээр ингэ үзэж байгаа дрэл данс руу орох хэрэгтэй байхгүй. Үнэхээр гарчин загтад байгаа бол хамаахгүй шууд нүд анж байгаа. Дансад цэнгэлээд ор шатуул шатаг. Тэгээд эрсэлтэй гэдгийг нэхлээд ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгээд энэ бол маш өндөр эрсэлтэй буцаагаад эрсдлийнхээ дагаад ашиг нь маш өндөр байдаг. Одоо 100 гэсэн өшрөгтэйг бол ингээ ярилж чанаас 100 хийх шиг үсэж болсон. 1000-аас 100000 өшрөгтэй ингээд эрсдлийг өндөр болоо буцаагаад ашиг нь өндөр болно гэдэг те. Иймэрхүү үзүүлэлт бас байна те. Энэ хөшүүрийн хойш ярилцсанаа. Гэтэ одоо бол жоохон хүмүүс ойлголт өгөх үүднээс сургамжтай зүйл ярих гэж бодож байна л да. Сансуу подкаст бол хүмүүсийн алдсан туршлагыг юу ярьдаг. Тэгэхээр та одоо энэ 20 гаруй жил хугацаанд таны хувьд таны эргэн тойрон зүр нь хэрэг тоогоор алдаж одоо асуудал үүсч бохимдэж стресссэн янз бүрийн одоо юм humаа зардаг ч юм уу тийм хэцүү одоо кейс стади юу вэ? Зөвхөн хүмүүст ойлгуулах. Тийм кейсэд өгөх юм бол яг би зүгээр эхлээд бас өөрийнхөө алдаанаа яриад бас хүмүүсийн нэгэнд мэдж байгаа алдаануудыг бас яриад явчих гэж бодож байна. Тэгэхгүй бас хүм болгоны гарч байгаа алдаанууд гэх юм бол энээр бол маш аимшигтай юм зөндөө байгаа, зөндөө болдог. Тэгээ би ч энэ тоогон дотор бас олон жил очиж бүгдийг нь харж байгаа, мэдж байгаа, сонсож байгаа тий. Тэгээ би бол өөрөө бол 2006 оноос хойш ингэж явж байгаад мэдээж нөгөө жилийн дараа байсэл мэддэг болсон гэж ярьжсэн шүү дээ. 7 он гээд 7 оноос ч бүүм исэн байхгүй дэлхийн эдийн засагч. Тийм. Тэрэн дээр болохоор ерөөсөө ингээл нэг компани хувьцаа гаргаад шууд өдөртөө 50% өсөлт ерөөсөө ингээд бүх юм дэлхий дээр ингээд өсөд 2007 оноос ч ингээд эслээ. Тэр үдээр чинь crude oil гэдэг чинь би бас авцсан тий. За тэгэл тэр үд ч өсөлтүүд дахиалах. Ангууд өсөл. Тэгээ яг тэр өдөрт нэг өдөр дээр ингээд авал бэж явах чинь $5,000 аш маш хийгдц тий. Хүү юу болоод байна гэв. Би тэрэн дээр нөгөө эдийн засгийн хөлбөр мэдэхгүй шүү дээ. Зүгээр л энэ чинь зав ингэж төстэй юм билгүй. Тэгэл тэр чинь дэше өсөөл явж ирсэн. Тэгээд бөөм хийгээл ерөөсөө. Тэгээ яг доошоо уналт 2008 оноо дэлхийд эдийн засгийн хямрал болоод доошоо уналт. Тэгээд би чинь тийм уналтуудыг хараг юм чинь энэ ерөөсөө бүх цаг үеийн уналтууд. Тэгээд мэдээж ихний ээлжин дээр унлах дээр дансууд шатаад явчихж байгаа шүү дээ. За уусаа шатж байгаа юм билгүй. Тэгээд илүү унчлаад байгаа. Дахиад унахгүй даа. Тэгээд аваадсан. Нөгөө нэг олсон мөнгүүд бүгд төр байхгүй. Тэгээд дахиад унаадсан. Хүмүүсээ зээлж эхэллээ. Дахиад унтсан. Тэгээд ингээд тарихгүй хүмүүс ч гэсэн ингээд үр зээлэн байл ингээд асуудал хүндэрч эхэлж. Тэгээд зарж марах юм байна. Ламбардах юм. Тэгэл ерөөсөө ингээд дуусч байгаа. Тэрний хил хязгаар хэмжээ гэж байхгүй тэр чинь доош уналт тавьж байгаа шүү дээ. Тэгээд тэр бол яг нефт нэг баррел нь $147 хүрээд би тэгэхэд бүр $147 дээр авч ирсэн гэдэг бодохгүй. Яг орой дээр. Тэгээд ингээд доошоо $10 унал $20 унал $30 унал ингээд. Тэгээд доошоо дээр чи $25 хүртэл унал тавьчих. $147 $120. Тэгээд би бол тэрэн дээр бол үндсэндээ бол доошоо $70 дээр ханш ирэхэд юу ч болцсон. Өрн баригдсан. Тэгээд ер нь бол бас эвд бол бошор моронч баг явал авчих гээд. Хэцүү болчихж байгаа. Тэгэл тимээр олт дээр чи жинхэнэ удаална гээл те. Нөгөө нэг уртлын нөгөө нэг өсөлтүүдээ одоол. Тэгсэн чи бодтой дээр л тийм байхгүй. Тэгээд тэрнээсээ хоошо энэ юу нь яагаад ийм болчихоо гэдэг тэр яг тэр унал болохын өмнөх үед дээр нефтийг $110 хавцсан үед тэр Оросоос мэйл ирчихсэн. Тэгээд тэрэн дээр нэг бид нар чинь бас нэг цуг ажиллажсэн нөгөө Оросолтой нэг Оросуудын трейдер гээл янз бүрийн мэйл лист мөртгөл өгсөн чинь одоо ингэ хөөсрөлт явна хагарах чинь шүү. Маш боломжтой $150-аас доош $25 хүртэл унаа шүү гэд. Мэдээ иржсэн баг. Тэгс чинь тэрийг шатсныхаа дараа 6 сарын дараа харж байгаа шүү дээ. Ирсний мэдээгүй анзааргүй мэн тийм. Тэгээ нөгөө юм ухаж эхэлж байгаа шүү дээ чинь ингэ юу болчих вэ яач. Тэгэл ингэ нөгөө бүр гарцгүй болцсон юм чинь тэгэл ер нь тэгэл чөтгөртэй хүртэл гэрээ хэлгээл байгаад байгаа шүү дээ. Тэгээ ухаж байгаа. Тэгээ тэрийг хараад ер нь шокт орчихсон. Ийм юм бэдг юм уу? Энэ ямар сони? Төрүүлээд ингээд ийм чи ингээд төрүүл хилчдэг юм биш. Тэгээ тэрнээс хойш ер нь бол тэгэл
дасалтгүйгээр судалгаа шинжилгээний ажил эхлүүлээл ингээл явж явах хугацаанд ер нь бол нэлээд их юмнуудыг олж харж мэдсэн олон ч хүмүүстэй танилцсан. Тэрнийхээ нэг нь бол одоо манай талгай жирхмээгээд Тийм. тэгээд Ирхмэт анхтаал жирхмээтэй чинь бас анхны одоо шинжилгээний цаг үеийг эхлүүлж ирсэн юм түүхтэй. Тэгээд хамтдаа одоо арилжаа хийгдэх ярилцах одоо яг тэр левлийн хувь судалгаа шинжилгээний хувь дээр интернет дээр хайгаа чат юу тэр асуулт нийтмээ тэгээд тэрний форумоор нэрээс ингээд яаж шинжилгээ хүү яах вэ гэдэг. Тэгээ өөрөө судалсан мэдсүүдээ хаалцж явах тэрх мэтээр анхтаалжсэн. Тэгээ ер нь нэлээд олон жилийн хугацаанд ингээд ярилцааны цаашдын процесс төвд ярьж юу нь яах вэ их үүдэх тэр энэ ер нь шинжилгээ гэдэг юм байдаг юм байна. Бид нар бол хаачсан болов энэ талаар ойлголтуудыг нэлээд хүндрүүлэх хэрэгтэй байна. Тэгээ хоёр тал руу ингээд суужсэн юм тохиол. Тэгээ тэрнээс хоошоо одоо би чинь ингээд хичээлээ тасалтгүй ингээд үргэлжлүүлж яваалаа клуб би 2006 оноор клубыг нээсэн байсан байхгүй юу. Монголын анхны Forex клуб гээд тэрэн дээр нь үл яг Forex-ын талаарх зүгээр Forex гэж юу гэдэг талаар бараг зааж байгаа тийм юм байгаа шүү дээ. Тэгээ яг тэрний хувьд дээр сүүлдээ ингээд сургалт муралтууд явуулж явуулж эхлээд тэгээд энэ ковидын өмнөөс Монголын Бат Эрдэнэ гэдэг бол хүмүүс сайн мэддэг баг. Тэгээд энэ бол бас бөөм ихсэн. Бат Эрдэнэ над дээр орж олцсон. За таны интернет дээр нэлээ удаа хайж байгаа орж ирлээ. Тэгээ одоо ингээд тань дээр ингээд тусгаалan VIP суул ганцаар суулт байдаг бол авъя. Тэгээд окей болж байна. За Америкс хүмүүс ирсэн гэдэг. Тэгээ надад уулзсан. Тэгээд нэг жил орчим бэлтгэж жагаад нөхөр сая доллар хийдэг. Жигнэсээ босгож орж. За тэгээ одоо би одоо ингээд юу нэ шавн одоо ингээд багшаа чиглүүлнэ. Багшид давж юу болдгийг багш болтой. Одоо би клубны ингээд Монгол гэдэг клуб явуулсан байхгүй. Трейдинг клуб. Тэгээ энэ клубээс хамаалтайгаар бүүм хийжсэн оргил үеийн хүн болгоноос Бат Эрдэнэ хувьд бол яг л тэр тухайн эмоцоор нөгөө зинхэ олсон аш хүмүүс тааруулаад зинхэ олсон ашиг ерөөсөө үрдцэл тий. Тийм болоод эхэлсэн байж чадал мэдээд хүмүүс мөнгө өсвөлээ гэдэг асуудал тавина шүү дээ. Окей даваа гээд нөхөр яасан бах нь сарын 20-30% үтэйгээр мөнгө ч өсгөж өгье. Тэ? Тэгээ яг тэр мөнгөн дээр ингээд асуудлуудын хувьд бол тийм өндөр хэмжээний дэмэж авагдсан. Ашигын тилт гэдэг юм байдаг байхгүй. Хүн бол алдахаараа тилт нь ордог шүү дээ. Ашиг дээр бас тилт. Тэгэхээр Бат Эрдэнэ хувьд бол ашигын дээрээ тилтэнд ороод өөрийг алдчих эхэлсэн. Тэр шоуцын одоо юм бол ерөөс утахгүй болж эхлэв тий. Тэгээ нэг гол фокус харилжин дээрээс төвлөр тэндээс мөнгө олох гэдэг асуудал байхгүй болоод хүнээс мөнгө аваад буцаад өөрхөн төгдөг. Нөгөө нэг 20% аваад ингэ өгдөг шүү дээ. Тий. Одоо Тэгээ одоо ингээд замаас гажчих шиг бол гажицсан. Тэгээ энэ бол нэг нь болцсон борцоос хүмүүсүүд мэдж байгаа учраас энэ дээр та нар маш боломжтой байх хэрэгтэй гэдэг талаас яриад байгаа. Ашиг тилт гэдэг маш аюулт. Хүн өөрийгөө алдах хэмжээнд хүртэл хүрдэг. За тэгээд яг мань хүний хувьд бол энэ асуудал өндөрцөн байгаа тохиолдол бол тэгээд сүүлдээ ч бас намайг танихаач болсон. Тэгэл бүр асуудал өндөрсөн дараа акс биш гэж байгаа. Жишээ ч юм. Тэ? Тэгээ яг одоо л ингээд явцсан шоронд байгаа. Тэгээд иймэрхүү асуудлууд байна. За энэс гадна хувь хүнээс арилжаачтай хувьд ийм маш аюултай юм болдог. За Нэг удаагийн байдлуудаар ингээд $100 юм уу 5,000 10,000 ч юм ийм болгочдөг байхгүй юу? Эсвэл 1,000 ч юм уу 50 60 болгоно. Тэгэнгүүтлээ тэрийг ингээд мэдээж тэрүүгээр ингээд өөртөө хэрэгтэй юм шоуц ингээд янз бүр болно шүү дээ. Тэгээд дахин орлого хийж явахдаа тэрийг ингээд дахин хийх юм шиг. байнгын юм шиг тий. Тэ. Тэгээд нөгөө төрөнгөө ингээд тэр мэдрэмжээ төрүүлж авах гээд байгаа юм шиг ингээд ийм одоо яасан юм сэтгүүт толчтой. Тэгээ баа мөнгөөр орохоор тэр нь өөрт нь алдахгүйгээр ерөөс их мөнгөөр орохгүй болох болчиход байгаа юм шиг тийм болоод байдаг. Тэнгүүтээ баа мөнгөөр орж ирэнгүүт юу оолд чайл нэг өдөр шатаагаал. За би угаасаа 1,050 болсон юм чинь тэр нэг дотроо нэг тийм нэг аргалтай аваад байхгүй өөрт нь суудсан. Тэнгүүдээ тэр аргалгаа ингээд өөр ингээд харт юмд онцсон юм шиг хүсээд байгаад. Тэгээ нөгөө бага мөнгөө тууштайгаар ингээд бага орсгоо тэргээ юу явуулж болно шүү дээ. Тэгхгүйгээр юу ингээл газ хийж. Тэгцсэн нөгөө алдаа нь улам томроод ингээд алдагдлын тэлт рүү орж яваад. Тэгэхээр энэсээ болоо сүүлдээ хүмүүсээс мөнгө төөрөгээл өөр ингээд асуудал эхэл. Тэгээ одоо хүртэл ингээд Монгол дээр бол лөөрийн шинжтэй асуудал зөндөө байж сайхан бас лөө тий. Тэгэл одоо ингээд би мөнгө ч өсгөж үг ингээд тэгээ болоо. Тэгээ одоо ер нь бол хүнээс мөнгө авч арилжаанд орж эхэлчихлээ байгаа бол асуудал өндөрч байна гэсэн.
Ингэж яасан ч болохгүй. Тэ. Энэ дээр бол маш атуугаар. Тэгээ одоо энэ дэс ч холбоотойгоор хүмүүс ч ингэж мөнгөний левелээс хамааралтайгаар сэтгэл зүйн левел ч бас өөрчлөгдөн шүү дээ. Тэ. За яг хоо 1000-ыг 30 40 50 мянга болгочлаа гэж бодъё. Эсэргээр 30 мянга 300 болгох гэдэг чи өөр хэвгүй. Тэр левел дээр ирсэн хүмүүс, хүн танигдсан хүмүүс доошоо уналт хийвэл яах вэ? Яаж харах вэ? Тэд нар хүмүүсээс авч байгаа залингийн мөнгүүд нь тэр хэмжээгээр том байдаг. Тэнгүүтлээ одоо яг хүн таратахад ингээл айхтар сүртэй блэсгтэл лаглаг болоод идэг те. Цаатал дээр уналтууд 1 2 удаа явцсан бол тэгээд дууссан. Нэг живцсэн биш. Живцсэн байгаад. Тэргээ нөхгүй ингээд явааддаг. Тэгэхээр энэ тохиолдолд Бат Эрдэнэ дээр сая дээрүүд гарч байгаа. Тэгээ одоо ч гэсэн бас мэрс сурал гарсаар л. Ирээдүйд ч гэсэн юу нь бол гарна. Тийм учраас энэ дээр бол маш тийм юутай санаатай авах хэвээр. Санаа сууж хэвээр. Одоо жихнээс одоо танаа подкаст хийв шүү дээ, тэ. За тэгээд энэ бол одоо эхний левелийн асуудал үр ширэнд орох шорон морон. Тийм үү? Маш өндөрж байгаа асуудал зөндөө. Нөгөө нэг болохгүй хүмүүстэй хамтраад нөгөө нэг болохгүй хүмүүсээс бас мөнгө төгрөг аваад тэ. Тэгсэн чинь одоо хоёр найз нэг бас ингээд алдсан тохиолдол төрөлж тэ. Тэгээ одоо бүр болохоо ойлоод ингээд эрхэдлүүлэх дарамтлуулах гэдэг ч юм уу. Ийм асуудал зөндөө байна. Тэгээ энэ мөнгөтэй холбоотой асуудал бол хор уршиг нь бол асар хүнд. Хоёр талын төлөөг нь би сая ярьлаа шүү. Нэг нь ашигын тэлт. Хүнээ алдчих. Нөгөөх нь алдагдлын тэлт. Нөгөө байранда байх гээд өөргөө золчиж. Нэг нь өөргөө бас золиод нөгөө тал хоёр. Тэгэхээр энийг алтан дундчтайгаар байлгана гэдэг бол сэтгэл зүйн хувьд маш чанга. Тэгэхээр энэ бол трейдинг философи гэдэг бол өөрөө тусдаа бас ойлголт байдаг. Тэгэхээр арилж байж байгаа хүмүүсийн хувьд бол шинжилгээг хийгээд сурж болно, мэдлэгийг бол авч болно. Тэрэн дээр бол 1 2 сар ч юм уу ингээд те сууд бол аваад иж болохгүй 1 2 3 жил сурж болно. Трейдинг философи өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө яаж л хэлэх гэдэг асуудал. Тэр мөнгийг өдөртөх гэдэг асуудал ч өөр л байна. Тэгэхээр энэ дээр хүмүүс чаддгүй учраас 95% нь алдагддаг. Тэгэхээр тэрийг одоо ингээд маш туустайгаар явахд бол анхнаас нь эрсдлийн менежменттэй тий анхнаасаа ингээд өөрийгөө ингээд бэлдэж за би яг ийм төрлийн трейдер болно шүү. Яа ингэ шүү гэх дээр ингэж өөрийгөө ингэж анхнаасаа зөв тодорхойлж фокуслох. Тэгээ фокуслцсан байгаа тохиолдолд одоо нөгөө нэг фэйсбүүкээр энэ тэнд яваад байгаа ингээд тэдийг тэд болгочлоо, эдийг болгочлоо гэж байгаа. Тэр сторо тэр янз бүрийн юм дээр ерөөс акцент өгөхөө яах юм. Болж эхэлж өөрийнхөө үндсэн фокус руу хандж эхэлнэ гэсэн. За тэдний яг тэгжлээ окей хамаахгүй би өдрийн $10 олдгоор олно болоо. Бид нар 100,000 олж чинь хамаагүй над ерөөс хамаах. Яг энэ чиглэл рүү ингэж явах хэрэгтэй. За маш гоё дэлгэрэнгүй тайлбарж өглөө. Би бол сая ярианаас бол гинтийн огцон өсөл гэдэг бол за бараг айж явах хэрэгтэй болоод таа шүү. Айж ухаан зугуухан те тогтмолоор ингэж явах зүг юм гэдэг ойлголттой бол. Тэгээд одоо хүртэл одоо Монголд ингэ телеграм ч лойрын ингээл маш ихээр явагдаад шүү. Жид хичнээн яваад ихээр монголчууд нэг юм за яг бүхний хэлээгүүл ерөнхийдөө нэг юм амарчлах богино хугацаанд мөнгө болгосон сэтгэл зүй маш их байгаад байна те нийт олон хүмүүс тунд. Тэгэхээр энийг одоо трейдер хийж байгаа хүмүүс чи алдчихэж юм ойлгоно гэсэн нэг бас яриа явагддаг. Тэгэхээр ер нь заавал ингээд мөнгө алдчихэж сурд юм уу тий? Алдаанаасаа сурах хэрэгтэй юм уу? Эсвэл зүгээр алдахгүйгээр ингээд чамбаа яваад байж болд юм уу тий? Энэ та сая нөгөө psychology, philosophy гэж ярьсан тий. Энийг одоо хүн суугаад тэдгээр хугацаа шаарддаг тий. Яаж одоо бүрэн байгаад янз бүрийн хүмүүсийн одоо автлаганд өртгөөргөө болох юм тий. Ер нь бол алдчихж сурд юм уу гэдэг тэр яриач өөрөө яагаад гарсан бэ гэхээр заавал алдах хэрэгтэй байхгүй. Заавал алдна. Тэр одоо тэр бол өөргөө ингэ хичнээн мундаг трейдер хичнээн одоо сайн одоо анализ шинжээж гээд лаг одоо бүр юу гэдэг чинь продакшнд бэлдсэн байсан ч гэсэн чиний тэр явж байгаа төлөвлөж байгаа тэр планы дагуу хийж явахгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр бол тэрийг бол ойлгоно гэж байгаа чи алдчихаж ойлгоно гэдэг байгаа санаа нь бол тэр мэдээж тэгээд тэр планууд дээр хүмүүс олон удаа орлого хийх нэг удаа биш шүү дээ. 1000 удаа орлого хийх байхгүй. Ийшээ явж байгаа тохиолдол. Тэр одоо тэр болгон дээр ингээд нурж буцах, замаасаа буцах гэдэг. Одоо жишээлээд 20 жилийн өмнө надад зүг эхэлж ийсэн. Тэрнээс хойш эхэлж ийсэн их трейдерүүд бол байхгүй. Бүгдөө одоо ингээд ер нь үргэлжлэх хугацаанд 7-8 жил гээл 7-8 жил гээл макста гүрийгээд дуусаад байгаа байхгүй. Тэр одоо нэг ингээд циклүүдийн хувьд одоо шинэ гарчиж байгаа залуучууд одоо ингээд Instagram, Facebook ч юм уу ингээд яг юм хит болоод байгаа залуучууд шүү дээ. Бид нар бас цаг үед.
Тэгэл ерөөсө байхгүй. Тэр эдний ингээд тууштай явах зан чанарууд нь өөр утгын дэр байдаг. Тэ. Тэд нар заавал ингээд ил гарах гад янз бүр болох гэдэг шаардлага байхгүй. Тэ. Доктортойгоор хийгдэх ярилцлагуудын хийгдэхэд ч юм бас өөрөөсөө түрүү нөө асуулт чи ярин дотор бишлээ дахиж асуучлаа. Тэгээ энэ нэг яг сэтгэл зүй Сэтгэл зүй хэр хугацаанд суудаг гэж байгаа нэг баргийн юм давтахгүй те тэг угаасаа би өдрийн тогтмол тэргээл олон явна гэж байгаа. Хэр удажээ суудаг вэ гэж бодоод байгаа. Тэр нь алдаанаас уралсан. Яг одоо ингээд арилжаанд жишээлбэл 1000 удаа алдаа суuna, эсвэл 100000 удаа алдаа суuna гэдэг бол тийм тоор хэмжигдсэн зүйл байдаг бол гоё байна. Яг үнэ хэлгээд. Амархан байна. Баримжаапмаар. Тэгвэл тэгээд одоо би хүүхдүүдэд хэлэх нь шүү дээ. За миний хүү чинь 20,000 удаа л алдчихвал болно шүү. Окей. Заавал тэр хүртэл хамаахгүй өдөр болгон 100 бол хамаахгүй сар болгон 100 бол хамаахгүй өдөр болгон 100 бол алдаал. Тэгэхэд чи ингээд яг тэр болно шүү. Тим левел байдаг бол маш гоё байхгүй. Харамсалтай тим левел багхгүй. Яг тэдийг алдсны дараа ч бас юм ойлгоно гэдэг левел байхгүй. Насан туршдаа хүн өөрийгөө ойлгохгүй байж байгаа, насан туршдаа хөрш айлынхаа хүний танихгүй байж байгаа насар төгтөө адилхан зүйл. Тэгээ энэ бол маш хэцүү. Энэ тэрэдэм софтыг суулгана гэж ойлголт бол тэрийг үзээд тэрэдэм софт болно гэдэг ойлголт байхгүй. Яг онлайн мэдлэг бол хангалттай байгаа шүү дээ. Тэгэж болохгүй, ингэж болохгүй, тэгэж бэлдэн алаа. Тэрийг үзээд ингээд шууд тийм софт болчдөг бол гоё юм шүү дээ. Тэ? Тэрийг үзээд жишээлбэл энгийн ч дээр яриа л да. Архичуун дээр шууд нэг архинаас гарах ном уншвал 2-3 бот ном уншаал насаараа архинаас гарчдаг гоё адилхан баггүй. Тэр энэ бол тархинд суудсан тэр инстинкт тархин дотор шинээр үүсэн тэр эсүүдхгүй. Тэр дадал зуршлуудаас үүдэлтэйгээр тэрэд юм бисов суух хэрэгтэй. Тэр дадал зуршлуудыг маш багаар маш жижигхэн юм дээрээс олоодыг таталтаар суулгах хэрэгтэй. Тэгжээс он. Тэгэхгүйгээр зүгээр нэг ном үзээд 1-2 ном уншаад шууд архинаас гартагтай адилхан тийм зүйл хийж болохгүй. Тэгээ тэрийг бол бүр анханаас нь зэгцтэйгээр за өдөрт ерөөсө 3 цахилга ингэ цахилга хийх гэж идэв ч юм уу. Нэг эрслийн менежментэд суулгаж даалт ухамсартаараа ингэж бүр олон удаагийн давталтаараа ингэж явуулж ийж тийм одоо философи тэ яаж жинхэнэ трейдер одоо мөн чанаа гэдэг зүйл ч өөр суух хэрэгтэй. Би одоо зөвөр үнэ хэлчих би бас сэтгэлжүүд дэр бол давчдаг үл. Одоо хийжээд байх юм мэдэхгүй байна. Ер нь бол маш олон удаагийн орлогуудаа хийгээд за ер нь баг бууж өгöd та гэсэн юм дэрэ байгаа. Тэгээд ямар гаргалган дээр хүрсэн бэ гэхээр за нэгэн би сэтгэл зүгээрөө чадахгүй юм бол миний хийж байгаа тэр алдаад байгаа яг тэр инстинкт хөдлөд байгаа тэр хэсгүүдээ би өөр юм татгаж. Тэг өөрөөр хэлбэл хиймлээ явах нь татгаж. Тэ? Роботууд татгаж. Тэр яг миний хүслээр дагуу ингээд арилжаа хийгээд миний хүслээр дагуу ингээд юм тэгээд над бутал сигнал. Тэнгүүт нь би өөрөө тэн дээр би алдаатай зүйлүүдийг би өөрийгөө хөндлөнгөөс хард дүгн чадна шүү дээ. Ингэж эхлэхэр чи өөрөлж эхлэх юм шүү дээ. Тэгэд ийм байлууд дээр л одоо технологийн хүчээр харин давж болж байгаа. Техникийн хүчээр гэсэн үг байна. Тэ. Юуны шунал гэж нэг хязгаар гүдэгч болохоор нэг жоох юм дэл ингээд энэ бол таны хэлдэг чинь үнэхээр нэг хэцүү юм байна ингэж. Мөр шиг аргамчих боловч гэдэг юм үү те. Зөв. За тэгэхээр одоо ингээд хүмүүс маань монголчууд ер нь голцоогоо аль одоо ямар брокер бирж одоо платформ дээр арилж байгаа хийж байна. Хамгийн түгээмэл нь юу вэ? За тэгээд та бас ингэсэнтэй анханасаа аавд трейд гэдэг платформ дээр орсон. Тэгээд яг юугаараа даваа талын монгол хүмүүст ойлгоход хэлбэр өгдөг юм ямар үеийн те та нэг дэлгэрүүлж ярьж. Би сайн мэдээлэх боллоо. Ер нь бол арилжааны платформуд тэгэхээр ер нь монголчууд гэлэхгүйгээр дэлхийд даяар бол MetaTrader гэдэг ийм програмыг ашигладаг. Оросуудын үүсгэсэн ер нь бол нэлээд бас олон жил баг 30 жил болж байгаа ийм програм баггүй. Тэгээд энэ дээр бол ер нь бол арилжаа шít бол хийгддэг. Тэгээд манай харамсалтай манай MetaTrader маань ерөөсөө хөгжихгүй байгаа тийм. Тэр нэг үсэг юм Монголд уу? Биш ээ дэлхийд дээр өөрөө тэр компани одоо девелопмент хийгээд одоо олон шинэ инновац янз бүрүүдийг бас ингэ хийж болно шүү дээ. Яг л 20 жилийн өмнө бэс дэрүүгээр ингээд жоохон нэмэгдсэн заяа. Тэр чигээрээ байгаад байгаа. Одоо хүртэл. Тэгээ мэдээж одоо энийгээ дагаад бол цаг үе бол мэдээж MetaTrader-тэй өрсөлдөхүйц хэмжээний маш олон програмууд бол гарч ирэх нь ойлгомжтой тий. Тэгээ тэрний нэг бол веб суурь
сүрдгээр хийгдсэн TradingView гэдэг бас платформ байж байна. Тэгээ TradingView дээр бол маш өндөр өргөн цар хүрээтэйгээр датануудыг харж болдог. Тэгээд тэрэн дээр нь болохоор одоо төлбөрүүд янз бүр үйлчлэгүүд байж байна. Тэгээ өөртөө хийж байгаа одоо арилжааны явцыг бүрэн одоо алгоритмээр алгоритмаар тооцоолъё автоматжуулах гэх тийм бүх юм боломжтой одоо. Тийм юм бол одоо сүүлийн бас хит болж байгаа. За эдгээр нь болохоор retail жижиг трейдерүүд зориулсан үндсэн софтверүүд гэдэг байхгүй. За мэрэгжлийн түвшин дээр яаж харагдвал одоо хөрөнгө оруулалтын сан assist менежментийн чиглэлийн компаниудад яг ашиглагддаг. Тэгээ өөрөөр хэлбэл Bloomberg терминалтай төстэй тим програмууд байдаг. Тэгээ тэр програмууд одоо жишээл Bloomberg сарын жилийн $30,000 үнэтэй орж байгаа ш төлбөртэй тий. Тэрнтэйгээр адилхан одоо ингээд баг зэргийн төлбөрүүдтэй ийм өндөр гүйцэтгэлтэй програм төсөв байхгүй. Тэр нь одоо энэ Semi Group одоо энэ биржүүд дээр өөр дээр дотоодсдын дээр нь ашигладаг гэсэн. Тэгээ Semi Group CQG тэгээд ийм програм төс байж. Тэгээ одоо гол төвөнд ашигладаг одоо энгийн хэрэглээний MetaTrader одоо TradingView за мэрэгжлийн хэрэглээний одоо тэр CQG гэдэг ч юм уу. Тэгээд энэ бүх програмууд маань AvaTrade дээр Монгол энэ жилдээ багтаагаад ингэрлэгч нар маань мэрэгжлийн түвшингээ гэдэг маань тэд нар бол тодорхой хэмжээний төлбөртөө тэрийг бол өндөр бас ашиглах боломжийг нээж өгч. Тэ. Одоо бүгдийн нэг дор ингэж цутгаж байгаа юм. Нэгцэн үйлчлэг гэдэг шиг болчих юм. Нэгцэн үйлчлэг гэдэг шиг болчих байгаа байхгүй. Ер нь бол чи дансаа өөрөө яг альгүйн сонгож ашигламар байна. Өөрөө сонгоод ашиглаж чи ингэ TradingView дээр ашиглахгүй. Бүр мэрэгжлийн түвшингээ тэр дотоод үнээр ашигладаг програмд ашигламар байна гэдэг тий. Тийм боломж орж байгаа гэсэн. Гой боломж нэгж байгаа юм байна л да. За одоо ингээд ихэнх хүмүүс бол buy sell үе авах зархаа бол ихэнх нь ойлгомжтой те. Тэнгүүд одоо бас мэдэхгүй байгаа хэлбүүд байгаа те. Та түрүү дурдсан 10x 2x одоо хөшүүрэг гэж хэлнэ те. Leverage гэж байгаа те. Энэ leverage болно. Тэгээд нэг юм option, put call option тэгэл хэлбүүд байгаа чинь. Энийг та нэг энэ ингэт юм аа, ингээд хөшүүрэгний юм аа гэдэг нэг маш энгийнээр одоо нэг 10 жил хөвгт хэлж байгаа юм шиг ойлгуулдаг байл яаж байна. Хөшүүрэг гэхээр ер нь бол чиний мөнгийг би барьцаанд давангуудаа чам буцаа зээл өгч байгаа гэсэн үг байна. Хэлбэр ерөөсөө л. Тэнгүүтээ одоо 100 гэсэн юм би чинь $1,000 чинь 100 гэсээр үржүүлээд буцаад барьцаа өгч байгаа гэсэн. Буцаа зээл өгч чинь. Зээл өгч байгаа гэсэн. Чи бод тарилж байгаа одоо жишээлээд 1 кг одоо будааг 10,000 төгрөгөөр авъя гэж бодъё. Тэгэнгүүт тэрийн будааны ханш өссөн ч гэсэн унсан ч гэсэн одоо ингээл чи бод ханшаар нь хөшүүрэггүй байж байгаа тохиолдолд будаач нь бэжлээ шүү дээ. Тэр ханшны ойл босч ирсэн будаач байгаад байна гэсэн үг байхгүй. Хөшүүрэгтэй болж эхлэхээр юу болдог вэ гэхээр 1-ээс 2x-ээр болж эхлэхээр юу болох вэ гэхээр чи нэг будаа авах байсан бол оронд нь 10 шиг будаа авах гэсэн. Яг ижилхэн мөнгөөр. Тэгвэл ханшийн уналтан дээр орж ирвэл чиний будааг буцаад аавна гэсэн үг байхгүй. Ингээ брокертойгоо чи дийл хийж. Тэгэхээр энэ бол чи нэг шиг юу нэг уут будаа авах хэвээр мөнгөөр 100 будаа авч болно, 1000 будаа авч болох байхгүй. Буцаагаад маш жижигхэн хөдөлгөөнөөр л будааг чороод авчихсан. Чамд өөрөлдвөл төр зур зээлэлэл буцаа авчихдаг. Энэ брокерүүд хийж ажил, бирж дээр тийм хийж ажил. Бирж брокер хоёрыг брокер бирж тэгээд тохиролцоод зээлийг ингэж өгчлөх юм байна. Тэрийг өшөөг leverage нэрлэдэг байхгүй. За нөгөө нэг асуултуудын хувьд гэх юм бол одоо spot trade-ийн түрүү нөгөө нэг input output энэ трейд тэгж штэ. Тэр болохоор ер нь бол яг нөгөө buy sell гэдэгтэй адилхан нэршлүүд. За бидний хувьд бол buy here аав, sell here зарна гэж орж байгаа штэ. Яг арилжааны үндсэн нэршлүүд нь болохоор buy гэж байгаа. Уртлын хослыг хойдлон хосол руу солихыг л. Хоёр хослыг солихыг sell here эсрэгээр нь sell here хойд хослыг уртлын хос руу солихыг хэлээд байгаа. Дандаа солилцоо. Тэгээ бид нар энийг нөгөө нэг аав зарна гэдгээр авчингууд би заавал ихлэ алтыг авчиж зарах юм байна гэж хэлдэг. Үгүй энэ бол солилцоо яваад байгаа гэсэн. Уртлын хойдлоор солих, хойдлын уртлын солих гэдэг л байсал. Тийм нэршлүүдтэй байна гэсэн. Тэгээд дээрэс нь одоо энэ дээр бас нэг юм ярьчихад нөгөө биржийн асуудлууд гэдэг жишээ шүү дээ. Бид нэр одоо бирж рүү яаж худалдаа авалт хийх вэ, яах вэ гэхээр жишээлбэл одоо чи Монголын хөрөнгөний бирж дээр очиод хувьцаа авч үзсэн үү? Үгүй брокер л амжиж байгаа. Брокер дамжиж байгаа. Яг өөр бээр очиж хувьцаа авч үзсэн үү? Үзээгүй. Тэнгүүд брокер дамжиж брокер явна гэж шимтгэлж хамаас аваад чиний юу ч авзаад яваад байгаа шүү дээ. Нэг удаа бас бээр очиод авч үзэхүү гэднээс бас сонирхолтой юм юу үз. За бээр очиж гэж бид мэддэг юм байна.
Тэ. Бээр очиж авч үзэж болох уу гэдэг. За. Аа. Тэгэхээр бол үндсэндээ бол чи өөрөө шууд брокер эрэхтэй гэр ч юм уу эсвэл нэг шиг будаг ч юм уу нэг шиг хувьцааг ч юм уу авъя гэдэг ингэж хэлнэ шүү дээ. Тэгэхээр энэ бол бирж дээр зарагдаж байгаа бүтээгдэхүүнүүд бол бид нар дэлгүүр дээр ороод нэг шиг будаг шууд авъя зараа гэж хэлж болохгүй заавал хэлээр нь байдаг шүү дээ. Багцлсан байдаг. Тэгэхээр тийм хязгаарлалт байхгүйгээр авч болохгүй гэдүүд нь бас болно. Тэгээ одоо Монголын хөрөнгөний бирж дээр очиод би одоо ингээд Апогийн хувьцааг ямар ч брокеринг компанид амжихгүй авч болох уу гэд согно шүү дээ. За. Тий. Тэгэхээр одоо тэрэн дээр болохоор нэг бол болно, нэг бол болохгүй гэдэг асуудал ярих нь шүү. Тэгэхээр Апо гэдэг компанийн хувьцаа өөрөө зөвхөн брокеринг компаниар зарагдаж гинүү гэдэг ойлголт орж ирнэ. Эсвэл хөрөнгөний бирж хэрвээ Апогийн хувьцаа өөрөө гаргацсан бол болох нь шүү дээ. Эсвэргээр брокеринг компаниар дамжиж Апогийн хувьцаа гарсан бол брокероо дамжих юм шүү. Тэр энд юм бас ялгаатай ойлголт гарч байгаа. Тэр би энэ дээр юу ярих гэдэг юм хэрэг бид нар одоо телевизээр үзэхэд ингээд Нью-Йоркийн хөрөнгөний бирж, Чикаго хөрөнгөний бирж дээр үед хүмүүс орилдоод уцаар яриад цаашид дээл тийм үзсэн тий кинон дээр. Тэгэл одоо ингээд юу болоод байгааг нь мэддэхгүйгээ. Тэр чинь нөгөө нэг гэрээнүүдийн хоорондоо яваад байгаа байхгүй. Тэрдийг аавн тэдийг заарна гэж чинь нүүдүүд чинь там брокерд байдаг. Яг тэрнтэй адилханаар бирж нь өөрөө бас бүтээгдэхүүн гаргаж болдог. За энэ дээр болохоор хамгийн том одоо өөртөө биржтэй бүтээгдэхүүндээ гэж байгаа бол энэ CME Group гэж Chicago Market Exchange гэдэг ийм газар байдаг байхгүй. Доороо одоо Sevot гэдэг одоо commodity түүхийдийн биржтэй, түүхийдийн дотор биржтэй. Тэгээд дээрэс нь одоо Нью-Йорк хөрөнгөний бирж гэдэг эдний ингэ багтаасан юм бирж байдаг байхгүй. Энэ биржээс бид нэр энэ бирж өөрөө ингээд бүтээгдэхүүнд гаргадаг дэлхийд дээр фьючерсэн бүтээгдэхүүн. Тэрийг ингээд одоо жишээлбэл Апогийн хувьцааг авъя гэх юм бол аль брокерийн бор дамжин ингээд авч олоо гэдэг чинь хөрөнгөний бирж нь өөрөө тийм бүтээгдэхүүн байгуул шууд ч авчлах юм шүү дээ. За яг тэрнтэй адилхан бид нэр одоо энд яриад байгаа энэ бүтээгдэхүүн үйлчлэгийн дээр аав дээр бас нэг юм болох гэж байгаа их сонирхолтой. Монголоос шууд Нью-Йорк хөрөнгөний бирж, шууд тэр Чикаго хөрөнгөний бирж рүү дундын дамжуулагч байхгүйгээр брокер авах гэсэн үг. Шууд direct market exchange нэрлэдэг тэрийг. Шууд тэрүүгээр ингэж тэнд зарагдаж байгаа бүтээгдэхүүнүүдээ шууд авах боломж нэгж. Тэгээ энэ одоо ингээд Монголын дотоодын одоо assist одоо хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг, хөрөнгөний удирдлагын чиглэлээр ажилладаг бүх компаниуд дээр маш гоё мэд болж ирж байгаа гэсэн. Шууд одоо ингээд тийшээ ярьж байна. Тэн дээр зарагдаж байгаа янз бүрийн газрын бонд ч юм уу тий эсвэл одоо алт нефт ч юм уу авч болох боломжтой болж байгаа гэсэн үг. Тэр боломжийн тэгээд ямар юун дээр гарч ирж байгаа. Та бүхний платформ дээр өөр дахиад тустай юу? Тэр одоо ийм болсон. Сая энэ жил дээр CME Group Outrade хоёрыг хамтарсан байдлуудаар хийгдээд ер нь бол CME-ийн захиалгаар Ava Futures гэх шинэ бүтээгдэхүүн гарсан. Тэгээд тэр бүтээгдэхүүн дээр нь вебсайт үйлчлэгийг ороод бүртгүүлээд тэгээд шууд CME-ээр холбогдолтой хийж. Ундаа одоо ямар нэг нууны брокер байхгүй шүү. Зөв. Шууд холбоотой. Тэгээ ингийн хэрэглэгчтэй хувьд ийш ороод бол доотлол нь $500 байх тул орно. Яг тэнд ярьж бот тарилж байгаа. Тэгээ одоо тэндээс юу авмаар зармаар тэгэл болно гэсэн үг. Real time аах. Real time шууд. Гэтэ нэг юм цагийн зөрүүлж явах хэцүү тийм. Цагийн зөрүү хэцүү. Одоо нөгөө нэг Америкийнхаа бид нар яг хаана итгэвтэй байх вэ? Америкийн бирж цонгож тэр үе дээр нь ахуй зарах уу гэж шийдвэрлээл. Эсвэл зүгээр урьдчилан цахилгууд бас тавьж болно. Бирж дээр нь шууд аваад зараа гэдэг ч юм те. Зөв. Та тэгээд энэ хугацаанд одоо зөндөл болон трейдер хүмүүстэй хөрөнгө оруулагчтай танил найз нөхөд болсон баг. Тэгэхээр ер нь монголчууд маань ер нь юу гэдэг Азийнхаа бирж дээр их орд юм уу? Америк дээр их орд юм уу? Мэдээ цагийн зүрээс болоод эрүүл мэнд жоо хэцүү байх гэж бодоод байна л та. Баян шүнжин суугаад байвал тийм. 9:30-аас Америкийн зах зээлд нэгж байна. Тэнгүүд нь хүмүүс одоо энэ Хонконг дээр орд юм уу? Аль нь их монголчууд орд юм бол орохгүй л гэдэг чинь хүн унтаж амрам байдаг. Яадаг юм хүн цагиж өгөх юм уу? Автоматжуулж юм. Шийдэл ер нь яг одоо сүүлийн үед ямар байдалтай байгаа л. Ер нь жишээлбэл ер нь бол яг нөө идэвхтэй оргил үед тэр ордог. Тэгээ дээрэс нь бүтээгдэхүүн онцлогоос хамгаалтаар ордог байхгүй. За pound US-тэй ярилж, pound euro, pound yen ярилж идэх хүмүүсийн хувьд бол өдөр оролцдог. Тэгээд яг тэр гол хөдөлгөөн өөрөө Японы бирж дээр явж байгаа тий. Тэгээ Лондонгийн бирж дээр явагдаж байгаа тэр бүтээгдэхүүн бол оргил үед нь тэр цаг дээр явах хэрэгтэй. Өөрөө Америкийн бирж дээр бол хөдөлгөөн бол бага, оройны бирж дээр бол зөвхөн доллароос хамгаалалт хөдөлгөөн их хэрэгтэй явдаг учраас тэрэн дээр бол цагийг гаргав. Би болохоор зөвхөн оройд бол алтан дээр, Nasdaq дээр түүх нэвтнэр ордог учраас тэр чинь дандаа Америкийн биржүүд дээр гол хөдөлгөөнд нэгдэг учраас оройд байдаг.
Тэгээд одоо жишээлбэл миний ажлын цаг гэж юм би Европын цагаар ажилдаа ирдэг явдаг гэж болно тий. Тэгээд тий өдөр бол тэгж явдаг. Тэгээ яг тентхээ цагаар ингээд онгоод тэнцээ ажиллахгүй би энэ ч давхар ажил хийдэг ингээд явждаг гэсэн. Тэгээд яг орой бол нэг 12 цаг зарим тохиолдолд бол шөнө 2 цаг хүртэл ч юм уу. Нойрол солигдоод л удаж байгаа. Тийм. Тэгээ асуудж байгаа. Тий. Тэгээ бүр нэг хүчээр нэг 12-с наанууд юм бол мэдгүй сүүл хэзээ тэгж унтцаа санахгүй. Тогтбол ер нь бол 2-с 3 цагийн хооронд бол унтдаг болоод ингээд бараг 12 жил болчих. Удцсан. Тэгээ энэ дэр бол эрүүл мэндийн хувьд бол асуудалтай. Тэгээ одоо л арилжаачтай хувьд гэх юм бол яг бүтээгдэхүүн олдгоос хамгаалтаагаар дээрээс нь ажил төрлөө бодно. Гэр бүлийн асуудлуудаа бодно тий. Тэрний цаг зэг тааруул. Тэгээд бодоход ер нь бол яаж ямар ч тохиолдолд монголчуудын хувьд гэх юм бол орой 21 цаг гэдгээс хоошоо л яг гоё тухтаа суух боломж гарч ирж байгаа байхгүй. Тий. Наадлын хувьд гэх юм бол мэдээж нөгөө нэг автоучлах системтэй ч юм уу тий чи ажиллаж байгаа үед чи утсан дээр телеграм дээр чи ингээд зургатаагаа өргөдөөгөө мэдээлүүд ч орж тэр системүүд нь бас бэлэн болсон байж гин тий өндөлбөрөөгөө ашиглаж болно. Тэгээ одоо чи жишээлбэл алтан дээр одоо юм бол ингээд тгээ их юм бол шууд автоматар тэр хүсэж байгаа шинжилгээг чинь хийгээ тий утасч ингээд мессежээр телеграмаар шууд ингээд хэлгээчээ тий. Тэнгүүд чинь ажиллаж за юм болцсон байна шүү. Окей. За би өөрөө түүлэнх юм байна. Тий гихчээ тэгэр. Тэгээ нэг иймэрхүү байдлаар цаг хугацаа орон зайн нөгөө алдагдсан боломжууд байгаа. Нөх боломжууд нь аль хэдийн нээлттэй олцсон хүмүүс бас ашиглаад эхэлсэн юм чинь. Зөв. Тэгэхээр жоохон шүнэл жоохон тийм юм да. Биологийн цаг жоохон тийм. Унтаж амрахгүй болтой. За тэгээд дараагийн асуултаар бас нэг сонирхолтой зүйл нэг хүмүүс чинь нэг имийг их аваад тэндээсээ ашиг их гаргах гад бодод байдаг. Одоо нэгсэндээ нэг юм руу л оол ин хийх гээд дайрах гэдэг. Тэрний оронд одоо багц бүрдүүлээд одоо портфолио гэж яриад байгаа шүү дээ. Солонгоруулна гэдгийн давуу тал нь одоо энийг бас зарим хүмүүс мэдгүй байгаа даа. Зарим нь алдлаа гэж зарим нь нөхөх гээд шээ. Энийг тавсаг зөв үр ашигын л жишээлбэл би зөвөр Монголын дотоодын хувьцаанаар бол жишээгээр ярьчих. Тэгээ топ 20 дээр орчиж байгаа бол компаниудын багцыг бүрдүүлэлт гэдэг бол байж байгаа байхгүй. Тэгэхээр тэрний энгийн жишээн дээр бол нэг сагсан дээр бол олон юм ихгүй, нэг төрлийн чиглэлийн компани дээр л олон юм ихгүй гэсэн үг байхгүй. Зөв энгийн ойлголтоор тий. Тэр яг тийм төрлийн чиглэлийн компани ингээд тийшээ бүгдээ нэчих юм бол тэр мянган гой компани ус ч гэсэн адилхан тэгэл унах байхгүй. Дэлхийд дээр бас тийм тохиол зөндөө гарч ич. Одоо жишээлбэл сүүлд одоо хамгийн сүүлийн жишээ ихэр 4-7 хоногийн жишээн дээр ийм болж байгаа. Химэл оюухны технологи төр суурилсан одоо каунтын дараа чи 90 үеийн асуудал яригдж байгаа байхгүй. Компьютер тий. Каунтын асуудал тий, каунтын компьютер асуудал. Энэ бол химэл оюухны одоо бол химэл оюухан бүүмж тэрний дараа чинь технологи. Тэгсэн чинь тэр технологи дээр орж иж байгаа одоо компаниудын хувьцаанд өрсөлдөл маш өндөр хэмжээгээр өрсөлдүүд хийгдэж байгаа. Тэгээд үзүүлэлтүүд нь гараад ирсэн энгийн компьютерийг 10 тэрбум компьютер нийлүүлсэндээ тэнцэх хэмжээний ийм өндөр хүчин чадалтай каунтын процессорууд хийгдэж байгаа шүү дээ. Тэгээд тэр чиглэлийн компаниуд орж ирсэн чинь сая Google компани шинээр тэрнтэй холбоотойгоор нэг чипний асуудал яригдахад л тэр компанийн хувьд тэр сүрж байгаа доош. Тэгэхээр одоо яг энэтэй холбоотойгоор нэг сагсанд нэг юу гэдэг чинь. Жишээлбэл каунтын чиглэлээр бол нэг компани, химэл оюухан чиглэлээр бол нэг компани, IT-ийн чиглэлээр бол нэг компани тий. Тэнгүүдээ тэрнээрээ ингээд тийм оновчтой байдлуудаар компанийхаа тэр багцсан портфолийг бүрдүүлэх хэрэгтэй байхгүй тий. Тэрнээс зүгээр шууд топ 20 эсвэл Nasdaq 100 дээр байгаа компаниудаас рандомор сонг гээл энэ дээр бол бас тэр чирсэлтэй болчих. Саяны миний ярьдаг чинь дээр адилхан. Сая жишээлбэл одоо химлээ явахны энэ юун дээр чинь бүүм хийж хагаад хятадын DeepSeek гарч ирлээ гэхэд л Nasdaq-ийн хувьцат доошоо өвчөж байгаа. Тэ? Гол маск эзлээд байгаа OpenAI тэрнтэй холбоотойгоо чипний үйлдвэрлэл хийгдэж байгаа бүх компаниуд тэ. Тэрийг дагаа орж байгаа ингээ бүх компаниуд зэрэг орж ихэд Nasdaq-ийн бирж дээр зарж топ 100 компани толгой компаниудын юунууд нь бүгд тэр дээр байхгүй. Тэгээд тэр багц чинь бас хэцүү. Ганцхан DeepSeek гэдэг нэг юм орж ирэл сүрлээч. Маш мэдрэг байна тийм. Маш мэдрэг байна гэсэн. Тэгээ ер нь бол одоо ингээд алтны хувьд ч гэсэн нефтний хувьд ч гэсэн энэ стратегийн бүтээгдэхүүн дээр гэж холбож хийх хэрэгтэй. Компаниудын нэг хувьцаа байгаас гадна төрлөөр нөр болно гэсэн үг. Нэг талд компани хувьцааны бүрдэл, нөгөө талд түүхүүдийн бүрдэл. Таваараар. Тий, нөгөө талд металлын бүрдэл. Нөгөө талд засгийн газрын бондын бүрдэл гэж ингэж явуул гэсэн үг.
Тэгэхгүй зүр даан хувьцаа гэвэл энэ чи өөрөө бас ирсэн. Тэгмүүд хувьцааш дотор өөрөө ингээд бас зөндөө юм олж штэ. Ингээд жишээнүүд бол ингээд зөндөө. Тэгээ юунаас олж юм дарамттайгаар юунаас ус төр компаниуд дээр үргэлжлсэн гинжээсээ схемийн цуврал уналтууд явах. Одоо тэрний чинь хамгийн тод аимшигтай жишээ чинь одоо энэ 2008 оны хямрал шүү дээ. Зүгээр жижигхэн ингээд компани асуудлаас болол тах гэж норж байгаа. Тэр Дэлхийд дээр бол дэлхийд дээр тий. Lehman Brothers гэдэг. Тий. За, ер нь бол маш эмзэг байдгийг бид мэдлээ. Тэгээд нөгөө олон компани биш зүгээр төрөл одоо тэр бүтээгдэхүүнээс хамаарч салбараа сонгож портфолио бүрдүүлэх үү багцаа сонгохыг бол би сайн ойлголт авлаа. Тэгэхээр одоо дараагийн асуулт нэг юм сонирхолтой юм санагдаад байгаа. Улс төр талаас одоо ингээл Трамп нэг юм бичээл жиргээд юм нэг мэдээ гаргаал ингээл амар ингээл дамп гэж хүмүүс яриад савлуулаад байдаг шүү дээ. Энэ бол одоо мэдээж хэрэг зохион байгуулалттай гарч явдаг багт. Цаана юу болдгийг мэдэхгүй л гэхдээ трейдер хүн надаас илүү сайн мэдж байгаа. Ер нь яаж процесс өрнөд юм савлуулад байна. Хичнээн техник шилгээс тэрний эсрэг юу болоо тий. Энэ дээр бол яг би зүгээр бас хүмүүс миний яриг сонсоодоос гарч магадгүй. Тоглоомын онол гэдэг тий. Хуйлдааны онол гэдэг ийм онолууд байждаг. Тэгээд эрхийг барьж байгаа, тэргүүн барьж байгаа хүмүүсийн хувьд юм бол засгийг яаж хөдлөх үү гэдгийг боддгоо. Улсыг яаж хөдлөх үү гэдгийг боддгоо. Дэлхийг яаж хөдлөх үү гэдгийг боддог байхгүй. Тийм шууд том гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дөр бол дэлхийн хамгийн том гүрэнгийн хувьд бол Америк нэгдсэн улс. Тэрний хамгийн том Трамп гэж байгаа л хувьд бол эндээс гарч байгаа нүүдэл бол засгийн газрын хэмжээний бодлого биш, улсын хэмжээний бодлого биш байхгүй. Дэлхийн хэмжээний бодлогын чанартай юм хийгдэж. За тэгээ энийг холбоотойгоор дагаад мэдээж улсын асуудал, өөрийнх нь асуудал гэдэг асуудлууд шууд. Тэр Трампын хувьд бол одоо ингээд хийгдэт байгаа энэ савлгоонд бол маш зохион байгуулалттай хийгдэж байгаа. Маш зохион байгуулалт. Бүр цаанаас урьдчилан төлөвлөсөн ажил гэж. Тэгэхээр би энэ дээр бол одоо тэр хуйлдаан онолыг үнэн гэж боддог. Яагаад тэгэхээр би нэг олгуудын байдлаар өөрөө нүдэрээ харсан учраас би яг хажууд нь байгаа юм шиг хараагүй ч гэсэн тэрийг ингээд дээшээ доошоо өсөлт уналтынх нь хувьд юу болоод байгааг би энэ олон жилийн хугацаанд дээр харсан учраас яг тэрнтэй холбоотойгоор ханш яаж хөдлөд байгааг харсан учраас би энийг бол хуйлдааны онол дээр бол итгэдэг байхгүй. Тэгээ хамгийн энгийн жишээ болохоор ийм болсон. 2008 оны би нөгөө $147 дээр түрүүний крудолыг авдаг гэж ярьжсэн шүү дээ. Тэр үедэр мэдээ үзээ явж байхад Америкийн эрчим хүчний сайд тэгээд Арабын бас эрчим хүчний яаны сайд хоёр ингээд цаг тохирцсон юм шиг мэдээлж. Дэлхийн эдийн засгийн хөгжлийг бид нар ерөөсөө урдд нь бол минутаар биш сараар хэмждэг байсан бол цагаар хэмждэг байсан бол одоо бид минутаар хэмжиж байна. Нэг талаас ингээд нөгөө Арабаас ингэж ярьж байгаа байхгүй. Сауди Арабиас газрын төсөө хэрэгжлэх газрын сайд нь. Тэр бичлэг одоо архив дээр хаар үзэж болно зэ. Яг тэр 147 хүрж байгаа наах нэгдсэн. Тэгэхэд бид нар нийлүүлэлтээ бүр минутаар хийгээд тахад барахгүй байгаа даа. Одоо ерөөсөө бараг эх 7 хоног төр $250 хүрлээ гэж. Хөргөж чинь тий. Хөргөж байгаа байхгүй шууд. Тэгсэн чи одоогийн байдлуудаар нөгөө талаас Америк мэдээлж. Дэлхийн эдийн засгийн хөгжлөл ерөөсөө бүр асар амар. Манай одоо хэрэглээ ингээд тэр чин 7 хоног болон тайлан гардахгүй. Америк нөөцөн тайлан. Нөөц ерөөсөө бүр ингээд бараг hodолч минутаар байхгүй болоод байна. Хасах идрүү үрээд байна тэргээд давцуулсан юм мэдээ орж ирээд тэгэл яг тэр мэдээ гарснаас доош хоёрс яг цагийн дараа санаж би өөр яг тэр давцсан байсан. Мэдээ үзээд $255 хүрх юм бэ гэд нөхөр яах нь авч байгаа шүү. Ставтчтэй нэг баррел нефт 147 байж байгаа. Дээш үсэх юм нэг. Тий. Тэгэхэд ч ингээд доошо буудж эхэлж байгаа. Тэгэл доошо буудлаа доошо нөгөө нэг хямралч эхлэв. Тэгээ яг 6 сарын дараа ихэд заяа. Нөгөө хоёр нөхөр хоёлаа. Нефт $25 төр ирсэн байгаа шүү дээ. Тэгэхэд хэн мэдээлэл хийгээс холбооны сангийн тэргүүн тохойч юм байлаа. Тэр мэдээлэл хийгээс байхгүй. Ерөөсөө ингээд бүр ингээд 70% их хөвсөн одоо юунууд байна, нефтүүд байна. Авах заахгүй баг үнгөө өгөөд хатгалтайгаа тээвэрлэлийн зардлуудыг яахгүй. Энэ болохоо ойл. Нөгөө нэг $250 хүрнэ гэдсэн гарчин заяа. Тэгээ нөгөө нэг нөхөрч ингээд Америкийн ерөөсөө ингээд бүр сүрлээ хийцаа нефт авах байхгүй болцсон. Нөгөө хоёр нөхөрч бас л ингээд ярээ өөрөө тохируулсан юм шиг бас нэг 30-40 минутын зайтажлаа 2 цагийн зайтажлаа бас ирдэг. Удалгүй холбооны сангийн тэрүүн гарчиж яриад
бид нэр Америкийн бүх зээлүүдэд хөдөлж байгаа. Дуусаа. Тэгээ нөгөө нөтөч нэр бараг асруу орно ярьжсэн шүү дээ. Бараг одоо ингээд ерөөсө болохоо илүү нүг авахнаа. Тэ. Тэгэд чинь ингээд яг тэр үед тэр чинь мэдээгээр явж байгаа шүү дээ. Тас ярил зоол нөхөр араас мэдгэлээ гэл. Тийм юм. Тэгээ одоо нөгөө ковид үедэр ч байж гэн юунууд төр байж ийм том ингээд массуудын хувьд ингээд тодорхой хэмжээний үйлдэлүүд ихтэл шийдэх байхгүй. Одоо энэ холбооны нөөц сан гэдэг чинь засгийн газар биш үү те. Хувийн банк гэсэн үг шүү дээ Америкийн тийм. Хувийн банк одоо Монголоор бол ХГК гэсэн үг байхгүй. Тийм. Тий. Тэгэхээр одоо ХГК гэдэг газар өөрсдөө дураараа мөнгө хийлээ. Америк нэгдсэн улс руу зээл өгөөд дэлхийн хамгийн хүртэн улс чинь Америк нэгдсэн улс шүү дээ. Тэ? Хэдэ одоо бүр юугээр яагаад тавьчихсан. Тэгээ одоо тийм газрын бодлого байна шүү дээ. Энэ холбооны нөөц сангийн байгуулсан нөгөө чинь долларыг бүтээсэн нөгөө нь хуульд онлайн хэд нөхдүүд ч одоо хүртэл ингээд байгаад. Тэгээ санаатаа зохион байгуулалтаагаар урдчилан төлөвлөлтөөр ингэж ийм хөөсрөлтүүд, ийм юмнуудыг ингээд болонгууд өөрөөлөл ингээд нэгэнт ингээд үеэрлэх нь тодорхой ингээд үерийн далан байгаа шүү дээ. Үерийн далан ингээд жоохон ингээд хажуугаар сэтэрсэн ингээд урсчаал. Нөхдүүд арга хэмжээ авч болно. Тийм үү? Тэд нар бол яаж тоглолт хийдэг гэхээр тэр үерийн далыг харж байгаа байхгүй. За окей, үерийн далаа. Окей, бидний энд оролцохгүй. Тэд нар шууд ингээд тавьчих штэ. Зүгээр нэг хөдөлгөөн хийгээд л ингээд болчихгүй. За одоо энэ асуудал дээр тоглолт хийнэ. Энэ үерийн цаануудыг хичнээн ямар бас багтаараа яхаар. За энэ дэр юу ч дээ. Зүгээр ингээд урслаар юм байл. Зүгээр ингээд цоцооч. Тэнгүү нөгөөний асуудал ч өөр яхна. Тийшээ зад тусрал, томрол. За окей болсноо. Энд ус дууссноо. Тийш бүх ус салаад дууссноо. Окей. Одоо өдөр буцаад мөнгө татнаа. Юм уу. Тэгэхэд холбооны нөөцийн сангийн зээлийн худалдаа авалтаас хийгдэх дэлхийд дээр байж байгаа хөрөнгөний хэмжээ. Дээрээс нь тэрнтэй холбоотойгоор еврей зураг хэлбэр гэж яриад байгаа. Тэр нөхдүүдийн хөрөнгөний хэмжээ 2008 оноос хойшоо үнийн дүнтэй өмнөх үнийн дүнгээс одоо хойш үнийн дүн ярьж байгаа байхгүй. Тэгээ тэр хоёрын хооронд дэлхийн удирдах одоо ранкинг хэмжээ юм 30% ихссэн. Зүгээр 6 сар өнөртөө дэлхийн бүх мөнгөний 30% татсан маа гэсэн. Тиймэрхүү одоо бодлогын чанартай юм би. Тэрнээс одоо тэртээ тийм өндөр хяналттай газар одоо тэр Lehman Brothers гэдэг тэр компани хяналтыг харахгүй тийм хүмүүс байхгүй шүү. Ойлгомжтой. Дээр их хөдөлтэй хүмүүс яах нь чимээгүй ээжээ. Наа чи үер болох гэж дугуй хамаа амиг дугуй. Тэгэл жоох юм дээр жоохон дэслүүлэл. За одоо асуудал ингэж байгаа шүү. Наадлаар мэдээ болоод. Ингээд тэгээд бүх мэдээлэл хэрэгсээ тэрэндээ жоохон оч нэмэл. За окей. Тэгээд бусд нь байгалгаа жамаар болж байгаа юм шиг болчихдог. Тэгээ уусаа тэр үер чинь тэгэл яваадаг шүү дээ. Зүг хайх тэр юм болд юм байна. Би бас нэг алхимичгээд ном уншижсэн чинь холбооны нөөцийн банкын захирал Английн төв банкны захирал тэгээд Европын холбооны төв банкнаас орд гуруулаа ингээд уцаар ирдэг тухайд нэр гарч ирсэн бил. За одоо юм мэдгэлэгч шүү. Тэдэн цаг танаахан гэдэг шүү. Тэгэрэмэг гэдэг тийм банкныхын захирлуудын хөрөстийг амьдралын дурсамжаар хийсэн ном дэр ийм хүн болдсон болов уу гэж би харж ирсэн. Тэгэхээр энэ ортой юм шиг байна одоо тань ярина. Тийм ер нь бол би төрүүлсэн шүү дээ. Юу өөрөө ингэж харсаа. Тэгээ энэ дөр бол ярих юм бол зөндөө юм гоё их болно. Олон сонирхолтой янз бүрийн тоглолтууд хийгдэж штэ. Жишээлбэл одоо 9 сарын 11-ний тоглолт байж байна. Тэгэл энэ ч одоо 2 онгоцыг зам үйлдүүлээ. Яг тэр үед шин террорист гэдэг нэр гэдэг чинь амар байсан штэ. За хаста алаад юм биш юм лээ. Бен Ладен тий. Террорист гэдэг өөрөө тэр агуулгач амар байсан байхгүй. Тэрүүгээр ингэж үндэсний үзлийг ингэж тоглолт хийх том нөхдүүд харсан байна штэ. За окей энэ нэрнэр тоглолт хий. Terrorist. Тэр дөрөв террорист байсан. Одоо тэр асуудлыг л жоохон өөрийг нь авахулчих хэрэгтэй байхгүй. Тэр шалтгааны дараачаас Америкчууд 9 сарын 1-ний асуудал дээр тэр Бен Ладеныг цааш нь харуулах тэр дэлгэцийн дараачаас хаабас өөр газар руу дайралт хийчихэж байгаа шүү дээ. Тэ? Ирак руу. Ямар хамаатан тэр өөр улсын тэр террорист нөхөр. Тэнгүүд Ирак руу дайралт хийж явангуутлаа Америкийн тухай дээр ялжсэн одоо засгийн газрын цэргийн одоо төлөөллийн нэлийн том албан тушаалга тэнцээ бүр хичнээн актер газруудаар ингээд өөрсдийн гэсэн цоногтой болцгооц тэ. Тэгээ Америк тэнд ингээд өөрийнхөө бүх асуудлуудыг шийдсэн.
бүтэн улсын ингээд зүгээр террорист гэдэг нэрний халахвчин доор өөр улсыг ингээд байлдан тоглож байгаа. Нефтийг энэ төр чигээр нь авцсан байх шин. Тэгээд ийм том өрнүүдийн тоглолтуудыг бол одоо менют бол зүгээр за ингээл одоо харж байгаа хэвээр шүү. Тэ. Одоо юу тоглоомын хувилдааны онл монл гэдэг ингэж яхаар за гэдэг үүсгэсэн юм бол зөндөө байж. Тэр одоо хүмүүс үүсгэж чинь үүсэхгүй нь надад ерөөс хамаахгүй. Би бол энэ дээр л итгэдэг. Тийм. Гэхдээ нэр нь жоохон сүрж чинь те. Хувилдааны онл гэдэг арай өөрөөр хэлчихвэл те. Одоо засгийн газруудын бодлого ч гэдэг юм уу. Тэгэхээр харин зөөлөг буух гэдэг л та. Шатрын тоглоом хийсэн бол арай өөрөхгүй. Тийм шүү. За ер нь манай подкастын цаг ер нь дөхөж байна. Одоо яриад байвал энэ сэдв бол хэзээ ч дуусахгүй. Хэдэн өдөр ч ярихаар одоо энэ кейс стади сонирхолтой дүүхүүд бол зөндөө байдаг те. Тэгэхээр ер нь хамгийн сүүлийн асуулт руу баг орох ч юм л да. Миний асуух ч зүйлхээр яг одоо Монголд ч юм уу яг зөвхөн арилж байгаараа ингээд амьдраад те өөр ажил хийхгүй явах боломж юу хэр үйдیں۔ Ингэж байгаа хүмүүс хэр олон байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийг уриалж байгаа бол шүү те. Энэ тодорхой хугацаанд чадварчаад өөрийгөө одоо сэтгэл зүй философи суусан хүмүүс те яг мэрэгжлийг юм яг энэгээрээ амьдарч байгаа хүмүүс гэдэг юм хэр их байгаа юм бол та энэ талаар үзвэл энэ дэр ер нь бол зүгээр статистик ярьж болоос л болох баг. За түрүүний ярьсанчлаа нөгөө нэг арилжаанд орж байгаа хүмүүс 95% нь алддаг гэж ярьжсэн шүү дээ. За тэгээд тэр бол одоо бол ингээд буурсан гэж ярьжсэн шүү дээ. За тэгсэн чинь одоо жишээлбэл манай одоо аутред дээр данс нэгээд буцаж видрал хийж байгаа зөв өнөө дөнгөдөө ингээд тооцоолыг харж байгаа байхгүй. За тэгээд тэрэн дээр ингээд үзүүлэлтүүдийг харахад сүүлийн одоо 2 3 жил гэдэг ер нь жил ирэх үзүүлэлтүүдийг харахад депозит хийж байгаа үнийн дүн, withdrawal хийж байгаа үнийн дүн хоёр явж байгаа шүү дээ. Энэ үнийн дүн бол эхэндээ болохоор яасан бэ? Депозит одоо жишээлхэд 100 мянгаар депозит хийлээ, дата олт нь 50 мянга ч юм уу. Тэ. Ингэж явагддаг байсан бол сүүлийн үеийн байдлуудаар ингээд анзаарч явахад 100 мянган долларын депозит, дата олт 300 мянга. Их. Ер нь одоо аавын үзүүлэлтүүд ийм болоод ер нь удаж байгаа. Сар болгоноод үзүүлэлтүүд явьжиж байгаа шүү дээ. Тэрнээс одоо жижиг сүрэн урд нь сонсог л байх. Аав дээр нэр мэр гэдэг ч юм бараа одоо бараа хавтаа сонсч байна ч тий. Харагдчихлээс яг ухаж мэдэхгүй л байхгүй. Тий. Тэгээ одоо энэ дээр чи ийм үзүүлэлтүүд байгаа гэдэг байхгүй. Тий. Тэгээд би нүгээр юу хэлэх гээд байна гэхээр орчин үеийн одоо мэдээлэл дээр суурилсан одоо YouTube дээр ихэр чи одоо яг зөвхөн 5 дахь ном фарм мэдэн дээр ихтэй чи дэлхийд даяараа трейдерүүд лайв хийж штэ. Тэднийг сайхан үзээ суужиж болж байна. Тэ мундаг трейдерүүд байж байна. Ганц Монгол ихгүйгээр хийлээ цагаар юусэн байхгүй болцсон. Тэ. Тэр ийм 90 үед амьдарч байгаа тохиолдол төр алдах магталч тэр хэмжээгээр буураад байгаа. Тэгээ дээрэс нь та нар өөрсдийнхөө хувьд одоо ингээд мэдээллүүдийг харьцангуй бас фильтртэйгээр авах боломжууд нээлттэй болцсон байж байгаа учраас энийгээ дагаад ашиглах магадлал өсөд явдаг. Тэгээ ийш ороход бол оройтхгүй тий. Тэгээ сайхан одоо ингээд өвөө эмээ болцсон ч гэсэн ингээд сайхан за алуу телеграм дээр нэг өрлөд нотгүй ширлээтэй ингээд сууж явах нь шүү дээ. Тэгээ ийм юу байгаа учраас тэгээд ер нь бол ирээдүйдээр юу болох ч юм гэхээр шинжээч гэдэг ойлголт өөр устж байгаа. Химэл оюун ухааны юун дээр бол маш олон ажлын байр алгуулж байгатай адилхан арилжааны шинжээж санхүүгийн шинжээж хийж статус бас устж байгаа. Тэгэхээр ирээдүйд ер нь бол одоо над чин мэржил байхгүй болж байгаа гэсэн үг байна. Одоо Монголд бол мэдээж тэр юу өөр байх л та одоо банкны шинжээж гэдэг ч юм уу тий. За дээрэс нь тэгээд шинжээж гэдэг бол байхгүй болж байгаа. За тэгээд ер нь бол явцсан дондоо бол ийм тусгай чиглэлийн английн багш нар байхгүй болж байгаа. Өөрөлдөө яг улсын чиглэлийн багш нар л үлдэж байгаа гэсэн. Бүх төрлийн бүх багш нар бүгд байхгүй. За тэгээд арилжаа хийдэг хүн гараараа хийдэг хүн ер нь бол байхгүй л. Арилжаа шүү дээ ер нь байхгүй л гэсэн. Тэгээд тэдний өөрсдөө яах вэ гэхээр за одоо тэнд нэг том хэмлээ ухааны агент гарчээ, нээлттэй хийжээ тий. Тэдний одоо үзүүлэлт нь юм байна. Компьютер үзүүлэлт адилхан iPhone-ы сэр шигнүүд гарч байгаа байхгүй. 17 Pro Max, Pro Trader энэ гэсэн нэр мэртэй. Тэгэл тэрийг хүмүүс аваад өөртөө дансанд яах юм. Холбож эхлэн гэсэн үг байхгүй. Энэ ерөөсөө баг за бидний ажиллагаа бол эргэжлээс эхэлнэ. Одоо ингэ шууд нэвтрүүлнэ гэсэн үг байхгүй. Бүр ийм ойрхон болцсон байгаа. Америкт хэлэлцсэн багтай Robinhood ч юм уу. Robinhood дээр сая хэмлээ ухааны агент дээр бол хэмлээ ухааны чадруудыг өөрсдөөс юунд бол харуулж л
Тэгээ тэрнээ бол яг хараахан хэрэглэж өөрөөр зөвшөөрөх юм бол арилжааны дансыг өдөртөх түвшин рүү хийгдэг. Тий. Одоо бол зүгээр яг агентын түвшин дээр за одоо чарт дээр над тийм харуул, тийм датыг харуул ингээд зүгээр бичингүүд өөрөө хийх орон тэрийг сайхан ингээд автоматжуулсан юм гэсэн үг байхгүй. Мэдээж Робин Гудийн хувьд бол тэр компани байгаа учраас хэрэглэгчийн өмнөөс арилжаа их нь өөрөө хувинд хориод болохгүй статус. Тэр агентуудын хувьд бол энэ өөр төрлийн агент хийж. Ер нь энэ процессууд бол хуулийн хүрээнд тэр ер нь бол өөрөө зөвшөөрөх юм бол ашиглаж болно гэдэг аль хэдийн худалдаан дээр гараад эхэлсэн байгаа гэсэн үг байхгүй. Одоо их мөнгө лээ. Одоо энэ юуны хамгийн ихний ойлголтын дээр болохоор хиймэл байн баггүй зөвхөн алго трейдэн дээр алгоритм дээр явдаг тооцоолдог ийм роботууд бол одоо хар мянгаар өдөрт бараг 100-100-аар гарч ирж байна. Метагийн маркетплейс руу ороод дуртайгаа авч болно, худалдаж авч болно, тест хийж болно, чөлөөт тий. Тэгээ одоо энэ ер нь бол ирээдүйдээр бол энэ чиглэл рүү бол хазаац ялангуяа энэ санхүүгийн салбар бол санхүүгийн салбар дээр тэр гүйцэтгэлийн процесс явж байгаа. Тэр бүх төрлийн мэргэжлүүд бүгд тусдаж. Тэгэхээр одоо ирээдүйд ирж лээ л да. Дансаа ингээд холбоч штэ. Дансныхын мөнгөний өөрөө авч гарвал хиймэл байхаа алгоритм ажиллах гэж штэ тий. Тэгэхээр бүгд ингээд ажиллах юм бол тэгээд хин алдах юм. Тэр яг юу болох юм бол тэрний эсрэг тал дэх алгоритм очсон. Ерөөс тэр чигээр алгоритм 8 бол. Тэр чигээр хиймэл байх нь хоёр талтай юм бол. Тэгээ одоогийн процедурын хувьд юу болж байгаа гэхээр энэ бол бидний хувьд л ингээд нэг шинэ юм шиг сонсогдоод байгаа болж байна. Угаасаа эхэлсэн мала хөрөнгө оруулалтын сангууд дэлхийн хэд сангууд бүгд эхэлж байгаа. Ашиглаад удаж байгаа. Тэгээ хамгийн анхны алгоритм системүүд 86 оноос хойш ашиглаж эхэлж байгаа байхгүй. Тэр нь болохоор хөрөнгө оруулалтын сангуудаар хийгддэг ийм алгоритм системүүд. Тэгээ энэ дээр бол гар арилж байгаа, робот арилж байгаа ийм том юмуд бол ер нь ихэнх баг. Тэгээ урд нь одоо 20 мянган ажилтнаа байсан бол одоо ерөөсөө сервисийн хувьд үйлчлэгээ гэдэг л зөв ажилтнууд бол бүгд юм болцсон. Автод арилжааны тооцоолсон. Хасаа яриад л юм. Иргэжлээс Монгол хэрэгжин гэдэг нь аваад трейд дээр яг ийм функц орж ирнэ гэсэн үг үү? Тэгэхээр Монголын хууль эрх зүйн үед тэгэхээр нэг тэр хүн зөвшөөрсөн болгогүй л хийж болно гэсэн юм байгаа гэсэн үг. Аваад трейд дээр болохоор юу орж ирж байгаа яг хэрэглэгчийн дансыг өдөртөх гэж байгаа асуудлуудыг хэрэглэж өөрөө зөвшөөрвөл өөрөө сайн дөр үндсэн дээрээс түүнээс шууд зүгээр ингээд дансыг мөчөр олдмол тийм бол байх. Сонголтоор орж иж байгаа гэсэн үг. Тэр угаасаа айлч улсын хуулийн дээр Монголын хуулийн дээр ч гэсэн тийм зөвшөөрөхдөггүй. Хууны өмнөөс зөвшөөрөхгүй байхад дансын өдөртөнд ч одоо яг юу гэсэн үг те. Болохгүй байхгүй. Тэр иргэжлээс хувь нь өөрөө жишээ нь бич юм зөвшөөрөд дансаа өдөртүүлэх боломжтой болох юм те. Аваад трейдер. За. За ийм боломжууд гарч ирж байгаа юм байна. Аваад трейдер үн сонсоолцсон яг тэгтээ дотор нь юу гэдэг бол мэдэхгүй л явчихлаа юм л та. Одоо манай үеийг ч бид нар ч бол зүгээр энгийн хувьцаан дээр л ордог нөө форексыг сайн мэдэхгүй. Тэгээ дээрээс нь одоо түр нөө Сэмэг өрөх гэж ярьжсэн шүү дээ. Тэрнтэй болоотгоор бид нэр шууд бод төвцөнтэй бас авч болчихсон. Тэ? Түр шууд директ маркет exchange гэжсэн шүү дээ. Тэгэхээр Америкийн гол хувьцааг авч байгаа бол ямар ч дундын нандэр ямар ч дундын юу байхгүй шууд зэм болж байгаа гэсэн. Тэгэхээр яг дотроо ингээд бүр нэг төрийн нэг цэг үйлчлэг гэдэг шиг бүгд багтаж байгаа юм ба шүү дээ. Тэгж байгаа гэсэн үг тий. За тийм мэдээллүүдийг авлаа. За ингээд өнөөдрийн Сансуй подкастын дугаар бид нэр одоо энэ хөрөнгөний зах зээл арилжаа Forex талаараас нэлээд мэдээлэлтэй боллоо. Бацуг ах маань бол нэлээд дэлгэрэнгүй ярьж өглөө бас ингээд эрсдлүүдийг бас бид тайлбарж өглөө. Тэгэхээр заавал бас үнэтэй сургалт төлбөр авахгүйгээр үнэгээр бас ингээд онлайнаар интернетээр сурах боломж зөндөө байдаг юм байна. Та хүн бас өөрсдөө сургалтаа тавьсан байсан гэсэн тийм YouTube дээр түрүү. За тэгвэл сая ирсэн Forex Mongolia Club гэсэн энэ YouTube хуудасаар ороод одоо мэдээлэлтэй авч болох юм байна. Ингээд Сансуй подкастын энэ удаагийн дугаарыг төрөд өндөрлж байна. Бид бүхэн өнөөдөр хөрөнгөний зах зээлийн талаар одоо цаана юу болдгоо те арилжаа яаж явагддаг бас зарим нэршлүүд хувь хүнээс сэтгэл зүй хэрхэн алддгоо гих зүйлсүүдийг одоо дэлгэрэнгүй сайхан одоо болсон жишээтэй нь одоо Бацуг ах маань ярьж өглөө. 20 гаруй жил трейдер хийж байгаа. Тэгээд урилгыг бүлээн авч одоо энэ талаар дэлгэрэнгүй одоо нэг нөгөө сайхан ярилцсан танд их баярлаа. Дараагийн дугаараар уулзцгаая.